Castle Rock гэж хизээ зураг гарсан. Castle Rock. Наач нь мундаг баг шүү. Амар Стивен Кингийн зохиол J.J. Abrams. Abrams найруулсан юм уу эсвэл Abrams найруулаг баха. Abrams зөв продюсераар л ажилласан. Тийм үү. 2 сизон гарсан юм биш үү? Одоо хүртэл гарч Hulu дээр гэж шүү дээ. Үнэн нь амар сайн юм. Тийм ээ, сэтгэл зүйн хоррор гэж тийм. Эйгүү юм байна. 2 дахь сизон сая 10 сарын 23-нд гарсан юм байна. Гол дүрд нь Андре Холланд. За ганц мэддэг жүжигч юм бол Bill Skarsgård гэсэн юм шүү дээ. Нөгөө Pennywise тийм. Тэгээд creator нь юу хийсэн бэ? Evidence гэдэг зурлууд хийсэн. Cast нь season нь юу юм? Anthology юм шүү дээ. Season болон өөр юм. Black Mirror шүү. За тийм ээ тийм. Тэгвэл сонирхолтой юм шүү дээ. Тийм байна. Тэгвэл ам. Season 2 дээр нь Barca Dabdi байгаа юм шүү дээ. Нөгөө I'm the Captain now гэдэг Captain Phillips гэх кино байдаг шүү дээ. Морг хинтээ Tom Hanks-тэй. Сонгоцсон энэ дэр нөгөө нэг далайн дээр бичиж ийзэлсэн. Тийм. Тэгээ нөгөө нэг мим байдаг шүү дээ. I'm the Captain now гэдэг. Тэр жижигсэн тоглосон юм байна. Lindsay Kaplan байгаа маань. Тэр таарсан. Стартан кино нөлөө. Тийм. Бүр жүжигч юм биш шүү дээ. Ер нь болоо. Тэр амар шүү дээ. Оскар шууд нэр дэвсэн шүү дээ. Энэ ихтэй сонирхолтой харж би яагаад олж мэддэг юм л аа. Чи яхаар олж мэдсэн. Тэгээд өдрөөсөө заавал мэдэх ёстой. Чи яагаад надад хэлээгүй ч гэж тийм юм биш. Тэгээ Castle Rock гоё харагдаж байна. Гоё харагддаг. Сонирхолтой. Хатгалаад байна. Тийм нөлөөлөө аа. Тэг хизээч үүсэх юм. Хайр. Яа тийм одоо энэ ерөөсөө юм үзэх юу арай л хэцүү байна. Би ингээд бүх юмний цаг хугацааг нэг төр зогсоогоод ингээд за байж гүцэт энэ мичэр юмнуудыг нэг бүгдийг нэг нөхчмөр тийм нэг сарын хугацаатай пауз хэрэгтэй. Тэг юм бол ингээд нэг тийм 200 гаруй кино тэгээд нэг 50 төрлийн цуврал муурал үзээд нэг ингээд за амьдралыг өргөжлүүлээ. Явж эхлэе. Тэгээ одоо явцгаана. Тэгэхгүй болохгүй байна. Тэр орно хүмүүс ингэ вэжлэдэгтэй. Доосчоо. Тэгдэг байсан. Тийм дураар да. За юу яцхан Rusty Talks подкастын 65 дахь дугаар эхлэх бэлэн болсон байна. Cold opening гэж нэгэлж байгаа шүү дээ. Эхэлцээ явж исэн байгаа. Rusty Talks подкастын 65 дахь буюу 2019 оны хамгийн сүүлчийн дугаар 10-ны ядаргатай юм болонгууд тэгээд тренд юм надад. 2010-ад оны тий. Нэг 10-ад оны турш хийцэн юм шиг. Тэгээд юуны энэ оны хамгийн сүүлчийн дугаар гэхэд бэлэн болсон байна. Тэгээд нэг awkward юм нь дараагийн подкаст одоо 66 тий. Тэрийг энэ ондоо бичнэ. 12 сарын 30-нд бичигдэнэ. Тэгээд тийм үү. Тийш нэгтэд бичэн штэ. Тэгээд 12 сарын 30-нд бичээд 12 20 оны 1 сарын 1-нд цацагдана. Тэгэхээр тэр бас нэг тийм сонирхолтой. Энэ бол яг одоо оны сүүлийн яг гарч байгаагаар тий цацагдж байгаагаар оны сүүлийн подкаст л байна. За тэгээд мөөгийн маань л ирсэн байна. За тэгээд өнөөдрийн зочноор бол зочин панелаар подкаст дээр одоо панел гэж ярьд юм болов уу? Зочноор одоо Rusty Talks подкастын бүр хамгийн анхны дугаар дээр зочноор орчихсон. Тэрнээс хойш бас 2-3 дугаар зочноор орсон. Бас X35 нэвтрүүлэг дээр орж байсан тийм. Манай золбоо маань ирсэн байна. За сайн байцгаана. Амар хурлын болоо дээр тавьж сая opening дээр зүгээр ирсэн байж чи. Тэгээ цаана үзэгчтэй. Тэр шиг юм уу? Тийм. Амар хурлын болгоор. За тэгээд өнөөдрийн дугаараар мэдээлэл бол яг бага ерөнхийдөө. Тэгээ яг мэдээж жоохон сэтгэл гаргаа бэлдсэн бол мэдээлэл арай их байх байсан байх. Гэхдээ бас он дуусж байгаа. Тэгээ оны сүүлийн дугаар гэдэг утгаар ер нь бол нэлээд оноо бас жоохон хөнгөн ярьцгаая гэж бодлоо. Тэгээ бас сонсож байгаа хэдтэйгээ гой санал сэтгэлдээ хуваалцгаа. Энэ оны онцлог уран бүтээл юмнууд юу бай гэд ярилцъя. За өнөөдөр трейлерийн хувьд 3 трейлерыг ярилцах байна. Нэг нь бол яг кино ток дээр сая ярьсан байгаа үзэх хүмүүс нь үзээд анзаарах байх. Tenet те Кристофер Ноланы дараагийн уран бүтээл Tenet кино 20 оны 7 сарын 17-нд нээлттэй их юм байна. Tenet киноны трейлер цацагдсан. Тэгээд та хоёр сэтгэлдээ болцоож яг энэ трейлерээс юу болж авав, ямар санагдав, хэр сүртэй санагдаж байна, ямар кино болох бол сэтгэлдээ болцсон. Амар
том л одоо кино болохоор шүү дээ тийм. Амар мундаг жүжигчд байна. Тэгээд юу яг нэг Нолан ч юу болоод идэв шүү дээ. CGI ашиглахөр амар дургуун хариулж гэдэг шүү дээ. Тэгээд трейлерыг харахад тэр юмнууд нь амар тийм бодит байлаа. Одоо юм зүүн байшин интерес үсэрж байгаа тэр хэсэг өмсгөл одоо юутай хамгаалалттай тийм бэлгийн уяатай нэтрээгээд тийм тэгээд яг тим гэж хэлчих бас хэцүү маа. Яг юугийн сайн мэдгүй. Гэхдээ ямар ч нэг тийм цаг хугацаагаар л тоглосон тим юм болохгүй. Тийм л одоо харагдаж байна тийм төсөөлөл байна шүү дээ. Тийм л болох юм болов гэсэн. За хин юу гэж бодож байна. За миний хувьд яг Нолны угаасаа юм тэгэл киноных өнгөн хүртэл тэгэл тэр юунд явж лээ тий. Яг цаг хугацаагаар тоглосон гэхлээр одоо энэ бас тийм эсвэл тийм чадвартай юм уу эсвэл зүгээр тэгж тарих толгоогоор хүний тарих толгоогоор тоглох гэдэг юм уу? Бас ойлгомжгүй санагдсан шүү дээ. Тэгээд Мортачиг бол нэлийн толгой өргөсөн тийм трейлер байна л гэж харсан да. Супер хүчтэй хүн юм уу гэж харах шиг мэдэхгүй. Юу л яах вэ? Нөгөө нэг science fiction л байх байлгүй шинжлэх ухаанаар л илүү одоо юу яах вэ үүдээ тайлбарсан юмнууд байх байлгүй дээ. Би бол тэгж л бодоод байгаа шүү дээ. Одоо энэ ирээдүйд байдаг ч юм уу те нөгөө цаг хугацааг одоо нөө доктор Стрэндж шиг гэх юм одоо хүмүүст одоо жоохон ойр заах юм. Доктор Стрэндж ч одоо цаг ухраахаараа заавал одоо бүх ертөнцийн цагийг ухраадаг шүү дээ. Ингээ объектний цагийг ухраачдаг шүү дээ. Алим яждаг шүү. Тэр шиг яг энэ дээр бол тэгээд байгаа байхгүй яг өөртөөх нь цаг ухрахгүй мөртлөө одоо тийм нөгөө трейлерын төгсгөл дээр те hasn't happened yet гэдэг чинь харсан чинь тийч хэрэг ингээ ухраад нүдэн дээр нь болдсон шүү дээ. Манай хүн болтаад. Тэгэнгүүт яг тэнцээ ингээд өөртөөхөө биш эргэн тойрны физик объектийн цагийг ухраагаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь одоо яг юм шинжлэх ухаан хөгжсөн тийм одоо зэвсэг байдаг ч юм уу те хэрэгсэл байгаад байна уу? Тийм хүчтэй хүм. Яг би супер хүч мэж гэж бол байхгүй байх л гэж бодож байна. Мэдээж Нолны кино арай жоохон реализм руу буулгах байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь нэг тийм яг одоо зохиол нь тэгээд байгаа штэ. Зохиол нь жоохтой. Зохиол нь бол бид нар мэдэхгүй. Гэхдээ зүгээр санаа нь эн чинь хідэн улс байлаа дамжина гэдэг байгаа штэ. Бараг 10 орчим билээ. Улс дамжина гэдэг. Тэгээд зураг авалтан ч тэр киноны үйл явдалч тэр. Тэгээд ийм олон улс дамжиж байгаа юм чи мэдээж нэг юмны араас хөөцөлдөж байгаа л плот байж таарна шүү дээ мэдээж. Ямар ч утгаараа тий. Тэгжээж л энэ олон улсаар ингэж явах бах. Тэгэхээр яг юуны араас хөөцөлдөд байна. Тэр хөөцөлж байгаа хэсгүүд нь мэдээж энэ техникл талаас, хийц талаас сонирхолтой байх бах. Тэгээ мэдээж мань хүний нөгөө нэг тийм том твистүүд байх бах гэж бодож байна. Тэгэд кастын хувьд та хэд ямар санагдаж байна? Одоо яг үндсэн каст бол маш том касттай тий. Джон Дэвид Вашингтон, Роберт Паттинсон, Элизабет Дебики, Аарон Тейлор Джонсон хүртэл байгаа. Клеманс Поэзи гэдэг бас Франц ус тавж өгөөд жүжигчин байдаг. Тэр байна. Энэ энэтхэгийн бас нэлээд мундаг жүжигчин Dimple Kapadia гэдэг эмэгтэй байгаа. Michael Caine бай мэдээж ойлгомжтой. Нолны кино юм чинь байна. Kenneth Branagh тий агуу жүжигчин найруулагч байна. Химэш Пател одоо энэ жил Yesterday киногоор бас нэлээд олонний танил болсон. Danny Boyle-ийн тий. Гэх мэт ийм бүр одоо өргөн том касттай. Энэчнээс хиний одоо жүжиглэлт хиний дүрийг илүү одоо гоё хүлээж гоё авах гэж бодож байна. Ер нь гол дүр нь бол John David Washington гэж одоогийн байдлаар ойлгогдоод байгаа тийм. Роберт Паттинсон амар өөр харагдчихлээ. Тийм. Ер нь хин нэг тийм шал өөр ихлээд яг хамгийн ихний гардаг одоо хэсэг дээр Роберт Паттинсон мөн биш үү гэж гайхаж байгаа сүүлд нь тэр машин бариад цуг явж байгаа хэсэг дээр нь мөн гэж харсан шүү дээ. Роберт Паттинсон л ер нь гоё гоо. Золбоо юу гэж байна. Надад өстой төсөөл байна. Тий. Яа тэгэхээр ерөнхийдөө би нэг өмнө хэд үзэхдээ сүртэй тогтож хараагүй. За ямар ч тач бол нэлээд тарих толгоор тоглох нь дээл гэж л харж байсан. Тий. Юуны хувьд надад бол хин яалтч Роберт Паттинсон аягүй сонирхолтой. Тэгээд Джон Дэвид Вашингтон аягүй гоё жүжигчин. Тэр нөө юун дээр тоглолт юм байл шүү дээ. Ballers дээр тий. Цуврал нөө хин продюсер хийдэг бас туслах дүрдэн тоглолдог. Гол дүрч байж магадгүй. Dwayne Johnson тийм. Тэрэн дээр тоглолт юм байлаа. Тэгээд хүмүүс бол юугаар нь сайн мэддэг. Black Klansman киноны гол дүр тоглосноор сайн мэддэг. Тийм. Тэгээд Роберт Паттинсон маш сонирхолтой жүжигч. Ер нь Роберт Паттинсон яг юм хийсээр ирсэн л дээ. Мань хүн 10 донд бол зүгээр суугаагүй. Бараг жил болгон тодорч кинотойсэн. Гэхдээ нэг тийм яг нэг юуны хувьд ач холбогдлууд илүү том кинонууд тоглоод эхэлж байна. Тэгээд ер нь 19 20 онд мань хүн нэг тийм камбэк болчихоо яач юу те ерөнхийдөө гэж бас хараад байна. Тэгээд би яг дараагийн сэдвээсээ жоохон урьдчилаад нэг юм ярьчээ. 19 оныг хөдөлөө ярих гэдэг байгаа шүү дээ. Тэгээд 19 онд миний бодлоор бол яг
Роберт Паттинсон хин хоёрын жил ялаа л гэж харах гэдэг юм л да. Keanu Reeves хоёрын. Тэгээ Keanu Reeves бол одоо бутгыг алдууллаа ш. Toy Story 4, John Wick, Matrix 4 тоглохоор гэдгийг зарлаа. Cyberpunk-ийн трейлер дээр орж ирсэн. Өөр юу байгаа л бас нэгэн байгаа да одоо би юу мартчих. Тэгээ ингээд ер нь бол Keanu Reeves бол энэ жил өстө амар гарч ирлээ. Гарч ирлээ ч багт том тий. Жил нь байла. Тэгээ Роберт Паттинсон Batman тоглохоор болсон. Одоо дараа 100 гарлаа. Одохгүй. Би 21 онд л арай дараа нь шүү 21 онд тий. Тэгээ 21 оны 7 сард Batman-д тоглохоор болчлоо. За тэгээд энэ Lighthouse киног чи нэлээд хүлээж исэн тий. Тий, одоо үзэж амжихгүй л явандаа. Би хацаад үзээгүй. Үзээгүй байгаа. Тийм Lighthouse кинон дэр мундаг байна гэж зөндөө сонссон. За дээрэс нь мэдээж Christopher Nolan-ы найруулагчийн кинон тоглохоор болсон гэдэг бол маш том. Бас карьерийн хувьд маш чухал одоо шийдэл юм да тий. Алхам байсан. Амар шилжиж байгаа өөр дүрлүү. Яг нөгөө нэг юугаа бариад байхгүй. Одоо зүгээр саяных нь ингээд саяны ярьсан 3-4 одоо кино гэхэд шал өөр тий. Одоо Tenet дээр одоо яг мэдгүй л дээ. Гэтэл action science fiction кино тий. Тэгээд тэгэхэд чинь Batman за ойлгомжтой Bruce Wayne Batman тий. Тэгэнгүүт нөгөөтгийн тэнцээ нөгөө Lighthouse трейлерыг бид нэр зүдээр харсан баг тий. Трейлерээс нь шал өөр юм байж. Тэгээ энэ жил ихэд л 3 кинон дээр тоглосон тий. Waiting for the Barbarians гэх нэг Монгол эмэгтэй тоглосон, Гана гэдэг эмэгтэй тоглосон, Johnny Depp гол дүртэн тоглосон. Тэрэн дээр тоглосон байгаа. The King гэх кинон дээр тоглосон. Netflix-ийн Timothée Chalamet гол дүртэн тоглосон. Франц. Дээрээс нь Lighthouse ийм одоо 3 кино. Тэгээ ер нь бол мань хүн ямар авьяастай, ямар олон төрлийн олон талын дүр бүтээж чаддаг мундаг жүжигчин бай гэдгээ бол хангалттай харуулсан бахаа гэж бодож чинь. Тэгээд одоо энэ Safdie Brothers гэдэг энэ жилийн нөгөө нэг хин яригадаад байгаа будаа олгож ингэж яригадаад байгаа шүү дээ. Хин Адам Sandler Uncut Gems гэх кино. Тэрний найруулагчид одоо энэ Safdie Brothers гэх энэний тэр хоёрын хийсэн 17 онд гарсан Good Time гэх кино байгаа. Энийг үзээрэй гэж зөвлөе. Robert Pattinson гол дүр байдаг. Энэ бүр үнэхээр гоё кино. Мань хүн үнэхээр мундаг жүжигсэн, мундаг дүртэй орсон сайн кино байдаг шүү. Тэгээд Tenet-ийн хувьд бол хүлээлт нэлээд өндөр байгаа ба $225 сая хийсэн. Энэ бол одоо юуны Christopher Nolan-ы карьерийн хувьд бол хамгийн өндөр юутай кино байгаа. Бажеттай кино болсон байгаа. Тэгээд за team юм бэ шүү. Took the record time 1 week ago. За энэ ч яг нэг жижигхэн мэдээлэл хэмээл Мумбай хотод бүтэн 7 хоног зураг авалт авах ирэх авсан гинэ. Тэр нь рекорд гинэ. Мумбай дээрээс ямар ч олон улсын кино продакшн бүтэн 7 хоногийн ирэх бол авч байгаагүй гинэ. Тэгээд Tenet бол 7 хоногийн ирэх аваад 3 өдөрт нь дууссан гинэ. Тэр зураг авалт тооцоонда. Тэгээд 8 улсад зураг авалт авсан юм биш үү? Уучлаарай 7. Тийм би 10 гэ. Би кино ток дээр 10 гэ ярьсан шүү. Тэгээд яг энэ одоо кино цаг цацагдахаас өмнө бичиж байгаа болохоор. Дан Эстони Нэтгэг Итали Норвег Англи Их Британи тэгээд юу Америк гэсэн судар хийсэн ба шүү. Нэлээд хөөцөлтгөндөө. Болгоно. За тэгээд Tenet л тиймэрхүү. Tenet. Та хоёр ер нь Nolan-ы аль кинонд дуртай? Дуртай бэ? Яг за онцолж ярих юм. Онцолж ер нь Prestige гоё. Яг одоо юу ярихлаар чи одоо сонир биш болчихлоо шүү дээ. Inception, Interstellar ярихлаар одоо хүн болгон л үзсэн санаа. Prestige гоё. Тэгээд Dunkirk үзээгүй. Өөр чи Memento байгаа тийм. Memento болсон л та. Тэр хоёр байна да. Над ч нь бол Interstellar л хамгийн л гэдэг шүү дээ. Уусаа. Ер анх үзээд одоо жишээл өргөө нэгт үзээ. Гараад би бүр ингээд нэг байр хүртлээ гэж хөгжмийн сонсоод ингээд бүр тэнэг байдалд алхаж ирсэн. Тэр чинь 13 болгож байгаа шүү дээ. Хороолоос. Сайн явсан шүү дээ. Би яг өргөө хоёрт үзчихсэн. Тэгээд айгу хайптай үзэл окей гэж гарч ирсэн. Нэг тийм амар сүртэй болоогүй. Тэгээ ер нь Interstellar тэрнээс хойш ч гэсэн нэг тийм амар сүртэй. Хамгийн гол нь тэр хөгжмөл айгу таалагдсан. Хөгжим гоё тий. Хөгжим бол үнэхээр ялтчихгүй. Тэрэн дээр бол маргахгүй. Matthew McConaughey бас мундаг байдаг. Тэрнтэй бас маргахгүй. За дараагийн трейлер энэ бас айгүй сонирхолтой харагдаж байна лээ. Ер нь жоохон out of nowhere гараад ирсэн тий. Энийг тийм production байгаа гэж шинж мтээгүй. Тэгээд Joe Wright найруулагчийн шинэ уран бүтээл 5 сарын 15-нд
нээлттэй их юм байна. Тэгээд энэ кино бол гол дүрд нь Amy Adams, туслах дүрүүдэд Gary Oldman, Anthony Mackie, Wyatt Russell, одоо Kurt Russell-ийн хүүхэд хүү. Тэгээд Brian Tyree Henry, Julianne Moore, Jennifer Jason Leigh гэдэг ийм амар одоо мундаг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй ийм кино бол гарч байгаа манай. Woman in the Window гэдэг нэртэй сэтгэл зүйн аимшигын триллер бас одоо mystery те өчир бүтээлэг гинт ирэх ийм одоо сонирхолтой кино гарч байгаа манай. Тэгээ трейлер гарсан байгаа манай сонсогчдоос пауз дарчаад үзчихэд буцаад өргөжлөө сонсч болно шүү. Хэрвээ сонсоо үзэг бол. За энэ трейлер ямар санагдав? Ер нь бол миний амар яг дуртай жанрын киносан. Маш сонирхолтой. Тэгээд mystery. Тэгээд энэ чинь яг уу psychological гэж байгаа ч гэсэн ер нь жоохон трейлер юм шиг харагдчихсан. Яг одоо нэг тэр хөшөөхөн нэг хүн одоо яг алах гэдэг юм уу? Эсвэл нэг болохгүй юм харцсан юм тий. Чи буруу гэр бүлтэйг оролцолтлоо гэдэг. Нэг тийм үг дундуур нь явуулсан шүү дээ. Тийм. Тиймэрхүү байсан. Тэгээд надад юу шиг Nocturnal Animals тэгээд Girl on the Train лөө тий. Тэр хоёрыг нэг тийм нийлүүлсэн юм шиг. Тиймэрхүү мэдрэгцэн. Ерөнхийдөө ийм кинонд байдаг шүү дээ. Яг болж байгаа үйл явдал үнэхээр жинхэнэ үү те. Өөрийнх нь мэдээд байгаа юм жинхэнэ үү эсвэл худлаа юу гэдэг ингээд асуудал өгдөг шүү дээ. Тэгээ нөгөө гол дүр нь одоо unreliable narrator гэдэг шүү дээ. Одоо Joker ч юм уу, энэ ч юм уу те ингээд нөгөө гол дүр нь өөрөө учир бүтээлэг ирүүлж юм уугүй юм ч мэддэхгүй те. Бодит юм хараад байна үгүй мэддэхгүй дүр тийм. Тэгээ энэ болохоор тэр чинь өөрөө гоё шүү дээ. Тийм төрлийнх харагдаж байна те. Жис айгу хүчтэй санал нээсэн нөгөө. Тэр. Юу санаа. Уусаа түрүү хэлсэн Hitchcock-ийн. Тэр кинотой бас төстэй юм шиг санагдсан. Гэтэ яг ижлэх юм шашин. Надад бол айгу сонирхолтой харагдсан. Amy Adams ер нь нэг юм триллер киноны дүрд маш гоё зохицдог. Тэр Sharp Objects дээр айгу мундаг байдаг гэж сонссон. Цуврал. Тэгээ мэдээж юу бас байгаа. Nocturnal Animals бол байгаа. За юу Arrival яг трейлер биш л дээ. Гэхдээ science fiction бас тэр дүртэй гоё. Учир бүтээлэг зүйл ихтэй шүү дээ. Post Arrival чинь. Тэрэн дээр бол айгу гоё байдаг. Тэгээд дахиад ярих энэ дэр жоохон нэмэх сэдв гэх юм бол нэгдүгээрт нь найруулагч зохиолч хин айгу дажгүй уран бүтээлч. Joe Wright тун дажгүй яг уу тийм одоо мундаг амар тасархай жашээ ингэхдээ ер нь дажгүй. Тэгээ манай үнэс найруулсан киноныг бол манайхан сайн мэдж магадгүй. Keira Knightley тоглосон Pride and Prejudice тэгээд Atonement хоёрыг хуулин найруулсан. Айн өргөл би үзэж байгаагүй. Тийм хүмүүс агуу дуртай. Тэгээд надад DVD нүд нэг халины хам мэдгүй. Тэгээд Jamie Foxx, Robert Downey Jr. хоёр тоглосон The Soloist гэх кино байдаг. Би тухайн үедээ бүр маш их надад таалагдчихсэн. Тэгээд критикүүд нэгч тэгэж айгу сүртэй хүлээж аваагүй. Би бол тухайн үед бүр Jamie Foxx-ыг Oscar нэр дэвших болов гэж бодож байсан тухайн үед. Тэгээд энэ нэг тийм сэтгэл зүйн жоохон асуудалтай одоо schizophrenic юм айгу одоо мундаг авьяастай хийлчин залуу тухай. Тэгээд тэр нь болохоор юм баггүй Jamie Foxx. Тэгээд гудамж нэг хийл дардаг жоохон сэтгэл зүйн өвчтэй. Тэгээд үнэхээр авьяастай. Тэгээд Robert Downey Jr. болохоор мань хүний ингээ нөгөө карьерийг явах гээд тусалж байгаа нэг тийм сэтгүүлч үлээ. Тэгээ дүрийг мартчих ямар ч нэг тийм гол дүр нь бол Robert Downey Jr. Их гоё кино байдаг. Тэгээд Saoirse Ronan одоо энэ Little Women дээр тоглосон, Lady Bird дээр тоглосон, Brooklyn дээр тоглосон одоо Ирланд жүжигч юм. Одоо бол хүмүүс маш сайн мэддэг болсон баг. Saoirse Ronan гол дүртэн тоглосон акшн кино байдаг. Хаана гэдэг. Энэ сонь Saoirse Ronan-ыг акшн кинонд харна гэдэг бас сонь те. Одоо юм классик жүжигч нэг. Тэгээ Joe Wright ч гэсэн одоо анзаарах юм бол иймэрхүү дандаа классик кино байдаг. Тэгээд хаанаг бол хийсэн. Тэгээд энэ ер нь дажгүй кино. Хаана дажгүй. Тун дажгүй кино. Ер нь нэг юм акшн триллер кинонууд тэгээд нэг тийм илүү дутуу юмгүй маш цэмбэр, хурдан өрнөлттэй, дэндүү удаан биш. Нэг тийм дэндүү том одоо супер одоо тоглоно гоё акшн триллерүүд байдаг шүү дээ үзэхэд гоё. Яг тийм гоё кино хаана болвол тэгээ Anna Karenina-г найруулсан. Бас Keira Knightley гол дүртэн тоглосон. Aaron Taylor Johnson туслах нар тоглолт. Энэ бол надад маш их таалагдсан. Production зураг авалт нь үнэхээр гоё байсан. Production зураг авалтын нэг тийм шийдэл байгаа. Үзсэн хүн бол мэдэх бах. Одоо юу гэдэг локейшн солигдсон шүү дээ. Одоо чинь нэг ингээ хааны ордонд байж байгаа. Одоо жишээ шүү билсэн маш хааны ордонд юм гардаг ч лөө гэж. Тэгээ нэг юм ордонд байж байгаа богоон одоо өртөөрөө шилжлээ гэж бодол та. Түнгүй шууд утгаараа сэтэн солигддаг ингээд зааланд зураг авцсан. Тэгээ камер шууд ингэж солигдож ингэж явж байна. Нэг тийм тайзны жүжиг үдчихэж байгаа юм шиг кино. Нэг тийм гоё тэр шийдэл надад аягүй таалагдчихсан. Өөр тийм шийдэлтэй кино би болсон яг сайн санахгүй. Тэгээд 15 онд нэг Hugh Jackman амар шид нөгөө бүр
бүлтүү хийлэгдэг. Бараг энэ жилийн нөгөө Cats шиг хийлэгдэг нөгөө Peter Pan тухай кино. Musical энэ бүр амар муу байсан гэсэн. Энд дэр ч нөгөө Metallica-гийн дуу муу дуулж муулаа яасан хийсэн ч гэнэ. Тэр. За тэгэж нэг будаа олгонгуудаа 17 онд маш том comeback хийсэн нь бол Gary Oldman жүжигчин Оскар авсан. Winston Churchill-ийн одоо яг Dunkirk-ийн үйл явдлын зэрэг юм да тий. Харуулсан. Тэгээд Winston Churchill-ийн ерөнхий сайд болохоос өмнөх бас дөнгөж болоод эхний өдрийн хэдэн өдрийн тухай үйл явдлыг харуулсан Darkest Hour киног найруулсан. Энэ кино бол маш мундаг кино байсан. Тэгээд ялангуяа Gary Oldman бол үнэхээр өөрийгөө харуулсан. Тэгээд сая ярьжсэн нөө Christopher Nolan-ы Dunkirk те. Мөгийн Dunkirk үзег байгаа юм чи юу бас гоё. Darkest Hour Dunkirk-ыг яг дараалал өгчүүл бас айгуу сонирхолтой. Тий. Dunkirk-ыг эхэлж үзээд яг Dunkirk-т болж байгаа үйл явдал нь тэгээд юуг нь үзчихвэл Darkest Hour-ыг үзчихвэл гоё. Яг цаг хугацааны Darkest Hour яг Dunkirk-ийн үйл явдлын өмнө нь болж байгаад тэгээд төгсөлөр нь яг Dunkirk-ийн үйл явдал болоод ирэнд юу болж байгааг харуулдаг байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг яг ер нь авцалтаатай үзчихвэл маш гоё болох байна. Албаар холбосон юм уу зүгээр. Үгүй шаал хамаа тэгээд таарсан. Тэгээд таарчихгүй. Тий. За ийм гоё уран бүтээлч бол байгаамаа Joe Wright бол ер нь тун давгүй уран бүтээлч. Тэгээд энэ mystery ийм сэтгэл зүйн одоо триллер жанрын бол мань хүний хувьд анхны кино болох нь. Яг ийм жанртай. Ханаг бол яг триллер гэдэг талаас нь бол бас тодорхой хэмжээнд дурдж болно. Гэхдээ сэтгэл зүйн бол биш. Илүү акшн талтай. Тий. Тэгээд нэг мэдээлэл нь тэр байна. Нөгөөх нь юу ярьчихсан бэ гэхээр энэ жоохон яг салбартай холбоотой юм юу вэ гэхээр энэ Fox 2000 Pictures гэдэг компани байгаа. Одоо энэ яг энэ Woman in the Window киноны дистрибьютор компани. Энэ бол production компани. Энэ болохоор Fox-ийн охин компани, одоо бол Walt Disney компани охин компани гэж явна тий. Энэ Fox 2000 студийг бол юу яхаар болцсон байгаа. Энийг бид нар зарлж исэн. Сая нөгөө нэг Fox 20th Century Fox компаниг худалдаж авсны дараа бол бид нар бас нэг аль подкастн дээр үлээ ярьж исэн л да. Яасан бэ гэхээр Fox 2000 студийг хаахаар болсон байгаа. Disney студ. Тэгээд яг худалдаж авсан үедээ одоо production явагдаж байгаа. Тэгээд production дууссан. Одоо ийм одоо кинонууд бол гараад дуусна, гаргана, хийн. Гэхдээ тэд нарын дуусаад одоо 2020 оны 5 сарын 15 гэхэд бол шууд хаагдана. 2000 одоо Fox 2000 гэсэн студ бол хаагдах гэж байгаа юм байна. Тэгээ энэ Fox 2000 гэдэг студ одоо ямар кинонууд хийж исэн бэ гэдгийг бас та хэдтэй хуваалцъя. 97 онд Volcano гэх кино байдаг бас монголчуудад үзчихлээсэн. Нэг тийм мундаг бол биш. Тим кино байдаг. За тэгээд Sunset Strip гэдэг ажгүй кино байдаг. Тэрийг хийсэн байна. Man on Fire гэдэг хинтээ Denzel Washington, Dakota Fanning хоёртой таар үзчихсэн. Тун давгүй акшн триллер кино. Тэгээд Оскар нөө хиний Оскар авсан Joaquin Phoenix-ийн Joaquin Phoenix нэр дэвшсэн нөх хин Reese Witherspoon Оскар авдаг Walk the Line гэж Johnny Cash-ийн тухай кино байдаг шүү дээ. Тэрийг бас гаргасан студио байна. Devil Wears Prada гэх кино байдаг шүү дээ. Anne Hathaway. Тэр бол хүн болон мэдвэх. Тэр 27 Dresses, Marley and Me нөхөтэй Owen Wilson-тэй үзэж байгаагүй. Тэр бол нохотой кино дуртай хүн бол шууд үзэх хэрэгтэй кино гэж шүү дээ. Амар хөөрхөн кино. Тэгээ Bride Wars байна. All About Steve гэдэг амар shit кино. Percy Jackson-ы бүх одоо кинонуудыг гаргасан байна. Chronicles of Narnia байна. Love and Other Drugs, Life of Pi байж байна. Ийм мундаг кино. Ер нь бол Paper Towns те нөгөө Cara Delevingne те. Энэ ер нь бол ингээд бас дундаж зэрэглэлийн тун давгуу кинонуудыг бол хийсэн, гаргасан. Hidden Figures байна. Love Simon and миний бас нэлээд дуртай кино. Гэх мэт ийм олон тун давгуу кинонуудыг бол гаргаж ирсэн студ хаагдж байгаа юм байна. Тэгээ энийг бол яг хаа тухайн үед нь ярьж байсан асуудал нь юу гэхээр ингээд нэг том компани нөгөө том компани идчихээр ингээд маш олон ажлын байр алдагддаг те ингээд систем бол маш олон дотроо алдагдаж ингэж нэг тийм эрэг биш өөр нөлөө бол үзүүлдэгэ гэдгийг бол ярьж байсан. Тэгээд энэ Woman in the Window кино бол Fox 2000 студийн бас хамгийн баг сүүлчийн кино болж байгаа юм байна. За Woman in the Window. Дараагийнх нь нэлээд товчхон ярих гэж бодож байна. 2020 оны 10 сарын 9-нд нээлттэй хийх одоо бүр болоо гэдэг. Хаач байсан дараа жилийн хэрвээ сайн байх юм бол дараа жилийн Оскар шийснээр яригдах Respect гэдэг нэртэй кино бол гарч байгаа байна. Тэгээд Respect гэдэг кино энэ одоо ямар учиртай кино вэ гэхээр гол дүрд нь Jennifer Hudson тоглож байгаа. Тэгээд гол дүр нь бол Aretha Franklin. Одоо юуны Soul гэж одоо жанр байдаг те. Soul гэдэг жанрын бол одоо хатаан гэж дурддаг байсан. Тэгээ 60-аад онд бол өстой будаа болгож исэн. Америкийн соёл одоо pop culture-ийн соёлын хөгжмийн түүхэнд бол хамгийн агуу уран бүтээлчдийн нэг бүх цаг үеийн хамгийн агуу
одоо артистуудын тоонд бол одоо байнга яригдж байдаг. Бүр одоо тий эхний хэмжээнд одоо Rolling Stone сэтгүүлээс жишээ нь гаргасан бүх цаг үеийн 100 хамгийн агуу одоо дуучин гэдэг жагсаалтын нэгт жишээ нь орж ирсэн. Rolling Stone сэтгүүлийн тий. Иймэрхүү байх жишээ нэ. Pulitzer шагнал хүртэл авч ирсэн. Одоо нас усны дараагаа одоо нэрэн дээр нь болоо өгч ирсэн. Ийм агуу уран бүтээлч Aretha Franklin-ийн тухай кино болол хийгдэж байгаа маа. Тэгээд трейлер нь бол гарсан байна. Трейлер ч яах вэ? Тизер юм уу та тий. Трейлер гэхэд бол хэцүү. Тэгээд Jennifer Hudson гол дүр. За тэгээд туслах дүрд бол Marlon Wayans байна. Хүмүүс бас мэдэх бах. Forest Whitaker, Mary J. Blige байна. За тэгээд Kimberly Scott гэх мэт жүжигчд бол туслах дүрд нь тоглож байгаа юм байна. Ийм кино бол гарч байгаа маань. Энэ зүгээр тизер энэ дэр нэг ярих юм бол хэцүү. Тэгээд тизерээс нь одоо юу харах вэ? Мэдээ өөрөө дуулах юм байна. Тэгээд мэдээж Jennifer Hudson-ы одоо уран бүтээлч талаас нь хоолоонч гэдэг ч юм уу талаас нь бол эгэлцдэг хүн байхгүй баг. Ер нь бол анх гарч ирснээсээ хойш Jennifer Hudson бол тэрийг хангалттай харуулсаар ирсэн. Тэр ч одоо чадлаараа Оскарын шагнал одоо хүртсэн уран бүтээлч шүү дээ тийм. Dreamgirls киногоор Оскар, BAFTA, Golden Globe, Screen Actor Guild бүгдийн нэстэ жинхэнэ түүсэн. Ийм одоо мундаг уран бүтээлч. Одоо энэ Cats дээр хүртэл байгаа шүү дээ. Хөргөмт айгүй юу харагдчихлээ тийм. Тийм байна. Тэгээд манай сонсогчдоос яг Aretha Franklin сонсож байсан хүмүүс хэрвээ байвал бас сэтгэлээ болцоор яг монголчууд маань Aretha Franklin-ийг амар сонсоогүй байх магадлал бас өндөр. Тэрийг бол ойлгоно. Тэгээд миний бас дуртай дуу гэх юм бол би бас карьерийг мэддэг гэж бодлоо яриад яг бүгдийг сонсож байсан гэж бодлоо ярихгүй. Гэхдээ бас цөөх хідэн дууг нь мэднэ бас мундаг уран бүтээлч гэдэг нь бол мэднэ. Тэгээд Aretha Franklin-ийг би зүгээр respect гэдэг дуу айгуу гоё. Тэгээд Think гэдэг дуу нэг тэр хоёр нь бас айгуу гоё би бас миний дуртай дуунуудын нэг байдаг. Тэгээд Billboard-ын чартн дээр одоо жишээ нь Hot 100 те 100 одоо single дууны чартн дээр 77 дуу орж исэн байт юм байна. Биш 112 дуу орж исэн байт юм байна. Чарт хийжсэн байт юм байна. Тэгээд 17 дуу эхний 10-д орж исэн. R&B чартанд 100 дуу орж исэн байт юм байна. R&B чартны нэгт 20 дуу орж исэн байт юм байна. Ийм одоо ер нь Billboard-ын түүхэнд хамгийн их одоо чартанд бүртгэгдсэн эмэгтэй уран бүтээлч гэж. Billboard-ын түүхэнд. Тэгэхээр одоо Mariah Carey ч биш, Rihanna ч биш те, одоо Beyoncé ч юм уу одоо өөр хэм байж болдгийн те, мондаг одоо Madonna ч юм уу те, бол биш. Whitney Houston бол биш юм байна. Тэд нар бол биш юм байна. Aretha Franklin бол хажууд нь. За тэгээ мэдээж ерөнхийлөгчийн медаль авч ирсэн. Манайхаар одоо юу гэх юм те? Presidential Medal of Freedom ч одоо манайхаар жигсээ одон баггүй. Манайхаар жигсээ одон баггүй. Одоо энгийн эргүүн авч болох хамгийн том одоо юу байхгүй шээ. Авч ирсэн байна. Тэгээ Rock and Roll Hall of Fame гэж байдаг. Одоо the Hall of Fame те. Тэгээ тэрэн дээр бол хамгийн одоо орсон хамгийн анхны эмэгтэй уран бүтээлч юм байна. 1987 онд орж ирсэн. Их Британийн бас Music Hall of Fame 2005 онд орсон. Ийм одоо бүр ингээд яриад ах юм бол яриа л байхаар те. Ийм бүр гайхалтай агуу уран бүтээлч бол байд юм байна. Тэгээд Aretha Franklin бол 2018 онд 76 наснда таалал төгссөн байна. Тэгээд таалал төгсөн жоохон зөв тийм биш юм байна. Тэгээд Aretha Franklin бол бүх цаг үеийн хамгийн их цомог зарсан уран бүтээлчдийн нэг. Цомог нь нийтдээ 75 сая цомог зарагдчихсэн дэлхийд даяар. Тэгээд энэ бол бас нэлээд мундаг тоонд болов. Яг юм ярих юм байхгүй гэсэн зүгэн гарах юм байна. Үгүй яг тэгэл ингээл яг нөө тизерийг нь ярих юм байхгүй. Тэгээд нөгөө нэг Aretha Franklin-ы бас жоохон мэдээлэл өгөөл илүү гоё юм болоо гэж бас бодлоо л доо. Тэгвэл трейлер тэг гэж юм байхгүй ч юм лээ тэрэн дээр нь юу ч ярих уу тий. Дуулж ийлээ. Тий Aretha Franklin гэж ийм одоо агуу уран бүтээлч бол байсан байдаг. Тэгээд бас нэг би бол Aretha Franklin-ы юугаар анхаарч ирсэн бэ тийм. Хиний Обамагийн нөгөө нэг юу гэдэг штэ. Тангар өргөсөл тийм. Барак Обамагийн анхны тангар өргөсөл дээр бол Aretha Franklin дуулсан. Тэгээд яг тэрэн дээр нь бол яг анх энэ дуучныг бол харж мэдчихсэн байт юм аа. Тэгээд тэрнээс хойш бол ямар мундаг агуу уран бүтээлч вэ гэдгийг нэг сарын 22 оны 1 сарын 20-нд бол гарчсан. Тэгээ 10 жилийн өмнө ямар байж тээ. Обама гарч байгаа. Тэгээд Обамадач ер нь юм өөр ээж тээ. Юу гэсэн 10 жил юм те. За тэгээд ерөнхийдөө энэ 7 хоногийн юу болвол иймэрхүү байна. Яг мэдээлэл гэх юм бол яг өөр мэдээлэл мэдээж байгаа байх. Гэхдээ оны сүүлийн дугаар гэдэг утгаараа нэг өөр болвол мэдээлэл бэлдсэнгүй. За харин одоо юуг ярив? 19 оны ярьцгаа 19 онд таалагдсан ямар телевизийн цувралууд байв? Цуврал яриад мэдээж бас кино ярьцгаа тийм.
19 онд ер нь айгүй баг цуврал үзсэн байна. Яг юу бодсон цаа. Одоо Chernobyl тэгээд за Game of Thrones гарсан те мэдээж бонус. Тэгээд Love Death Robots одоо тэгээд иймэрхүү хүмүүсийн сайн мэдгүй тиймэрхүү айгүй баг цуврал. Би нэг Spawn Netflix-ийн Spawn цуврал үздэг. 17 онд яг эхний сизон гарч ирсэн баг. Money Heist тэгээд тэрний сая 3 дугаар сизон юу аваад энэ онд гараад энэ хавар гараад тийм тэгээд тэрийг үзсэн. Энэ бол одоо миний хамгийн дуртай зурлууд нэг энэ л хамгийн онцлог нь байлаа да. Тэгээ хүмүүс бас ер нь санал болгоул айгүй зүгээр байна. Тэгээ айгүй олон цуврал үзэж байгаа дундаас нь дутуу алдсан тиймэрхүү уул нь гой цувралууд байсан. Одоо юу вэ? Swamp-ийн Undone, Doom Patrol тэгээд тийм ер нь иймэрхүү. Яг энэ онд гарсан гэдэг. Золбог явд. За би чинь бас нэг олон үзэд идэх юм. Тэгээ яхав юу яасан баа. Chernobyl байна. Sex Education. Тэр бол та айгүй айтайхан. Тэгээд бас тэр Chernobyl юу гэдэг ингэ явчихна. Тэгээд юу тэгвэл One Punch Man Rick and Morty тэгээд хэлчих юм л да. Ялч 19 он онцлог юм бол саяхан мөгөд орж исэн Chernobyl ярихгүй болохгүй бах. Chernobyl бол маш мундаг цуврал байлаа. Тэгээд Chernobyl-ийн popularity нөгөө Game of Thrones-ийн төгсгөл бас хүмүүс таалагдаагүй гэдэг нэлээд нөлөөсөн санагдаад байгаа надад ер нь бол тэр Game of Thrones чинь дуусаад хүмүүс чинь боож өгөх бөө юм болоод тэ ястаа муу болчлаа энэ тэр. Тэгээд яг тэр хайпаар нь яг тэр дунд нь Chernobyl гарцсан. Тэгээд яг тэр үед нөгөө гарсныхын давуу тал нь хүмүүс нэг Game of Thrones гэдэг амар муу байна гэдэг жаах үед HBO одоо тэ ингээ нөгөө нэг баг Game of Thrones-ыг муу басныг мэдэнгүүтээ баг Chernobyl-ийн оронд нөхчлөө нэг тийм хайп явцсан мэдээж тэгж хийх ойлгомжтой л да. Тэгсэн. Тэгээд тэрэн дээр бол маш сайн яриа өргөжсөн. Game of Thrones муу байснаас болоод Chernobyl гэдэг оронд нь Chernobyl-ийг үзтээ Game of Thrones-тай shit те. Тэгээ нэг IMDb дээр очил нэг рейтинг өгцөөгөл те. Тэгсэн чинь нөгөө нэг Chernobyl угаасаа мэдээж мундаг. Тэгээ нөгөө рейтинг сайн яваад байсан чинь Game of Thrones-аас дээш нь гаргана гэх хүмүүс чинь бүгд 10 дарцгаагаад Game of Thrones дээр очиж нэг дарцгаагаад те нөгөө тийм компанид ажил шиг юм болоо. Тэгээ тэр нь popularity-д нь бас маш их нөлөөлсөн. Тэгээ тэр нь давуу тал болсон гэж бодож байна. Тэрний ачаар Chernobyl зурлыг маш олон хүн үзсэн. Тэрний ачаар одоо жишээ наазах нь Invasion Loop тэгээд хүртэл орлоо шүү дээ. Тэгээд тийм popular болоогүй байсан бол мэдээж орохгүй үзэхгүй байх байсан баг. Тэгээд зүгээр нэг цөөхөн хэдэн үзэл үнэхээр мундаг шуугээл өнгөрөх байсан баг. Тэгээд миний бол бас бодлоор тэр нь аз болсон санагдаад байгаа байхгүй юу? Маш олон үзсэн. Бас нэг юу юм Act гэдэг. The Act уу? За тэгэр байна. Энэ айгүй сайн болсон юм байна. Энэ нөө юу босон үед явдсан шүү дээ. Тэгээ босон үед 2015 он болсон. Энэ чинь нөгөө ээжигээ алдсан. Нэг охин өсвөрнөөс нь энэ юу н жүжигчтэй айгуу таалагдсан юм гэхээр энэ Patricia Arquette энэ нөгөө нэг Boyhood тоолсон. Энэ бол жүжиглэлтэн бүр тасарсан. Би бүр ингэ хүний зүрх рүү ороод ингэ "Hi sweetie" тэргээл ингэ бүр нэг тийм амар заваа бүр. Тэгээд тэр нь бүр баг ингэ зүудэнд орж ирэх гээд. Тэгснээ энэ нөгөө нэг охины дүр тоолсон Joy King гэдэг. Тийм. Энэ бас айгуу сайн дүрдээ орсон. Тэгээ юу нэг таалагдсан. Тэгээ нөгөө жоохон байхаас нь дарамтлаад маш олон янзаар олон хэцүү юмар дарамтлж өсгсөн нэг юм эмгтэн тухай өгнө. Тэгээ охины өсвөр насны дээр яриад яг ийм нөгөө эмгэг байд юм байна л да нөгөө яадаг. Өөрийгөө ингээд чухал болох гэдэг одоо юу гэдэг бусдын анхаарал төвт оруулах гэж хичээдэг. Тэнгүүтээ зөвхөн нэг хүний одоо нөгөө ганц найдвар нь болох хүсдэг. Тэнгүү тэр юм эмгэгтэй хүмүүсийн сэтгцэн эмгэгтэй хүмүүсийн хорчтны ихтэй хүүхдүүд нь болдог жоох. Тэгээд эв эргэл хүүхдээ өвчтэй гээд өдөөс ингээд юу ятсан. Одоо зүгээр хоол зүгээр боловсруулж иж чаддаг мөртөл нь зүгээр ингээд ходоод гуурс суулгацсан ч гэх жишээ нэг юм. Тэгээ бүр ингээд зүгээр алхаж чаддаг багт нь тэрхэн зэрэг зүрдэг юм. Энэ бүр амар төв. Бандл дээр болсон. Америкт болсон яа. Тэгээд найз залуугаараа яг book story-г яриад. Яг уншиж болно да босон үйл явдал гэхдээ бас үзүүл зүгээр юм байна. Тэгээ үзүүл зүгээр. Тэгээ эцэст нь бол ямар ч байсан ээжигээ одоо ээжийн хаймыг бол хоросон тийм. Ийм үйл явдал. Тэгээ энийг бол нэлээд мундаг гэж ярьж байна лээ. Тэгээ сайн. Тийм байна. Цуурлаа. Тэгээд хин сая ярьсан уу? Мөгийн ярьсан уу? Би сая өсөчээд ирсэн. Love Death and Robots-ыг дурдсан аа тийм. Тийм. Тэгээ хальт. Тэгээ Love Death and Robots үнэхээр онцлог бас нэлээд шин цуурлууд энийг байсан гэж бодож байна. Үнэхээр мундаг шин хийцтэй. Ерөөсөө 20 хэдэн жил experience хийгээгүй сонирхолтой гоё. Өөр юм аяг тийм. Өөр юм аяг. Тэгээд гол нь олон уран бүтээлч олон орны олон уран бүтээлч олон студ олон анимашн студиуд хамтарч хийсэн бас
гоё тий. Тустай ангиудыг нь хийсэн нь бас илүү гоё өнцөг болж гисэн. Тэгвэл Love Death and Robots-аас айл анги хамгийн таалагдсан байна. Энийг ч одоо зөндөө ярьсан бохтой өмнөх подкаст дээр Good Hunting. Тэ? Good Hunting хамгийн deep анги гэж магадгүй тий. Good Hunting Гэтэ хамгийн одоо яг юу талаас хэмтэй агуулга зураг дүрслэл тэр агуулган ч гэсэн бүр амар л да. Тэр зураг дүрслэл тэр тал нь бол аим шиг үнэхээр аим шиг. Тэгээ бас нэг одоо нэр нь марцчих. Сансарт одоо нэг лупэнд орцсон. Тий. Тэр ч одоо юу Beyond the Aquila Rift. Тэр бас амар байсан. Тий. Хиний хувьд? Залхуугийн хувьд. Надад тэр нэг Blue Cube юм уу би нэр нь Zima Blue. Zima Blue үнэхээр тасрахаа тий. Яа, Zima Blue үнэхээр гоёсэн. Надаа эхний яг хоёр анги бол маш гоё суурин тавьсан гэж бодож байна энэ цувралынхаа. Яг эн чин дараал нь бас айгу учиртай шүү дээ. Хэдийгээр өөр ч гэсэн. Тэгэд эхний анги бол яг Sony Sage бүх яг гол суурин тавьсан тий. Энэ цувралын уур амьсгал яг юу юм тий. Ерөнхийдөө ямар сэдв хүндж байгаа одоо sexuality байна тий. Science fiction байна тий. Ингээд хүн болон одоо компьютерийн хөгжилтэй AI гэсэн юм байна тий. Ийм юмнууд тэгээ зураглал нь ямар байх юм тий. Үг хэллэг нь ямар байх юм. Энэ бол тэгээ ямар ч лимитгүй шүү тий. R-rated шүү тий. Бүх яг тэр бүхнийг Sony Sage бол маш гоё тэгээд ингээд твисттэй том твисттэй шүү дээ энэ. Энэ бүхэн бол бүр яг төгс суурин тавьсан гэж бодож байна. Хамгийн сайн гэж бодохгүй ч гэсэн хамгийн сайн одоо байж эхний анги гэж надад санагдсан. Тэгээ хоёрдугаар анги болохоор за бас тэ иймч гисэн гэж байгаа шиг нөгөө нэг 3 дурак. Тэр 3 роп тэр бол үнэхээр гоё байсан. Тэгээд цаашаа гол явсан. Миний яг personal favorite анги бол The Witness яг 3 дугаар анги. Бүр үнэхээр надад таалагдсан. Гэхдээ story-ны талаас бол нэг тийм амар шинэлэг юм бол байхгүй. Loop-тэй. Гэхдээ зураглал. Надад бол зураглал бүр одоо юу гэдэг сүүлийн хэдэн жил үдсэн Лайкагийн за Кубо бол үнэхээр гайхамшигтай. За Кубонд төсрөнгөөс гадна юу мэдээж байгаа. Spider-Verse те Into the Spider-Verse бол үнэхээр гайхамшигтай. Тэгээд Witness энэ гурвын зураглал бол надад бүр юм unique те. Энэ гурвыг бол энэ 10-аад оны хамгийн шилдэг зураглал гэж бодлоо. Миний хувьд бол бодоод байгаа байхгүй. Тэгээд Witness-ийн зураглал үнэхээр таалагдсан. Story дагуу бол та хоёрын ярьсан ангууд үнэхээр бүгдээрээ гоё байсан. Тэгээд нэмж яг хэлэх юм бол надаа айгу дайггүй санагдсан анги бол юу зааж нэг сая яг явжсэн чинь нүдэн дээр алуулчлаа яаж Shape Shifters энэ том дагуу нөгөө нэг хүн чонтой тийм цэргүүд те тийм цэргүүдтэй тийм энэ бол Афгант болж байгаа үйл явдал та энэ бол надад их таалагдсан. Тэгээд дундаж маш сайн ангиуд бас айгүй их байсан шүү дээ. Одоо энэ Blind Spot байна, Ice Age байна, Lucky 13, Fish Night те. Энэ Fish Night хамгийн хөнгөн байсан те. Fish Night нэг тийм одоо хөнгөгөөс илүү эрг маш гоё тийм. Гэтэ хүүхэд нь яг энэ дээр юу гэж бодож хүүхэд нь нас орчуу, амиа орлчуу, өгчүү эсвэл шууд утгаараа ийм одоо өөр ертөнц гарч ирээ аваа явчуу. Яг юу гэж бодож байна. Fish Night яг Fish Night чи яалаа. Наа автагаа цуг хөдөө явж байгаа машин нэвдрээд тийм айгу зурлал мөрл үнэхээр үзэсгэлэнтэй л дээ. Тэгэхээр үйл явдлын хувьд юу болсон гэж бодож байна. Яг тэр яг хүүхэд би бол толгой зүгээр би над хамгийн түрүү бодож ирсэн. Би зүгээр ингээд мангар том юм нөө проектор зүгээр хан таац дүүрэн тусгаал зүгээр ингээд үзмээр санагдсан. Зурлал бол үнэхээр гоё. Тийм л. Энэ дээр яг төвшөлтөнд юу болсон гэж санаа байна уу? Би бас яг бүр ингээ гайхаад үлдсэн. Яг тэр яг мансуура шиг. Энэ ID нь бол яг нөгөө нэг drug болон зөвхөн drug биштэй нөгөө нэг юмд амархан донтох те ямар нэг фильтргүй залуу хүмүүс болоод фильтргүй хандж जैन те юмд ингээ амархан донтдаг амархан юмыг хаяа явцдаг хүндэрдэг хөрснөөс буучаад хөрснөөс хүндэрч амархан бууж чаддаггүй гэдэг ч юм уу те. Тэгээ бас одоо нэг эцэг их гэр бүлээ сонсох нь баваад ингээд тиймэрхүү санаанууд агүй илэрхийлсэн байсан л да юм хөөгөө явчихдээ шүү дээ. Тэгээд тэр нөгөө акуланд идүүлчихдэг үлээ. Тийм шүү дээ акуланд идүүлчихдэг шүү дээ. Тэгээд хим нэг шууд утгаар акуланд идүүлчихэ те юм ингээд дарагдаад идүүлж. Яг тэр төлөөлж байгаа юмнууд нь надад бас агүй гой санагдсан давхар сэдв гэх юм уу. За тэгээд юм байна. Манай сонсож байгаа хүмүүс Love Death and Robots бас аль хамгийн гоё байсан бас хуваалцараа сэтгэлээ. За цувралуудын хувьд ерөнхийдөө товчхон ярих тийм байна бас яванда оны өмнө листүүд гарна. Тэр листүүд дээр бол нэлээд дийлгэрэнгөө бас сонирхолтой юмнууд ярих байхаа гэж
бодож байна. Миний хувьд ийм байгаа. Листүүдээ бас юу яа гэж бодож байна. Танилцуулъя гэж бодож байна. Одоо яг оны сүүлийн подкаст учраас 26-наас эхлээд 30 дуустал 30 тийм баха 30 дуустал нэлээд хэдэн лист цацгаар бэлдсэн байгаа. Одоо маргаашнаас тийм одоо яг бидний хувьд бол маргаашнаас одоо сонсож байгаа хүмүүсүүд хизээ юм бол да. Энийг өнөөдөр та гаргаж чадах юм болов уу энэ подкастыг сайн мэдэхгүй. Ямар ч байсан 26-наас эхлээд тийм маргааш л юм байна. Эхлээд бол листүүд гарахаар бэлдсэн байгаа. Тэгээд ямар лист байгаа вэ гэхээр дараа л за би нөө Facebook-ээс харах гэсэн чинь өөр уншаад 26-нд бол 2010 дандаа 10 оны листүүд 19 биш 10-ад он гэсэн 10-аас 19 он. Сүүлийн 10 жил сонссон миний мэдгээр шүү. Миний хамгийн дуртай 15 Монгол дуу гэсэн лист бол 26-нд гарах юм байна. Rusty Talks хуудасаар бол орох нь байна. Тэгээд дараа нь болохоор 27-нд хамгийн дуртай 10 биш 15 телевизийн зураг 10 болох гэсэн чинь дийлэхгүй байна. Бүр бас үдсэн зуралч бас нэг 50-60 гарцсан юм байна шүү дээ. Энэ хугацаанд ч бас айгүй олон зураг байгаа юм. Тэгээд бас шоу series хоёроо ялгаж үзлээ л дээ. Шоу оруулчих гэхээр нөгөө одоо Patriot Act-тэй Хасан Минажийн одоо David Letterman-ы talk show энэ тим юм орох гээд байдаг. Тэгэхээр ч бас тэр чинь асуудалтай болох гээд те. Тэгсэн дор зүгээр яг нөгөө series гэдэг утгаар зохиолтой үйл явдалтай гэсэн утгаар 15 телевизэн зурлал оруулсан байгаа. Тэгээ 10 сарын 28-нд миний хамгийн дуртай одоо яг favorite 100 дуу 10-ад оны 10-аас 19 оны. Тэгээ 12 сарын 29-нд favorite 50 цомог. Тэгээд 12 сарын 30-нд одоо favorite 100 кино. Гэсэн хамгийн сүүлд 100 кино гэсэн ийм листнүүд орох нь байна. Тэгээд бас тухайн үед нь сэтгэлээ олцоо. Тэгээ би нэг дахин хэлмээр өндөд яг энэ постнууд орсноос хойш би аяа чинь зүгээр favorite list шүү те ингээд яагаад тэр кино байхгүй байна? Яагаад наа чинь энэ кино тэдэд байдгийн энэ тэр кино алга ууралж муурлаа тэгээд байна чинь миний тий ер нь бол тийм штэ. Заавал тэр орох халбтай биш тий тэр чинь. Тэгээ би ямарсанд энэ лист нэг favorite гэж аахгүй best биш те favorite миний дуртай. Жишээ нь одоо юу гэдэг магадгүй Mad Max юуны доор байгаа ч юм бэлээ те нэг жижигхэн комедигийн доор байгаа ч юм бэлээ зүгээр жишээгээр шүү дээ. Тэгэнгүүт нөөдг нь би нөөтэнд нь илүү дуртай байдаг ч юм уу. Илүү кино гэх юм бол Mad Max-ыг мэдж байгаа гэдэг ч юм. Тиймэрхүү юм бас байж болох юм аа. Тэгээ та хоёроос би бас асууя гэж бодож байна. Нэгэнт энэ сэдвээр ярьж байгаа дээр одоо юу руу орно л доо. Кино руу орж байгаа юм чинь. 19 оны хамгийн таалагдсан кинонууд юу байв? Тэрнээсээ үргэлжлүүлээд 10-ад оны тий 2010 болон тэрнээс хойш одоо энэ 10-ны хамгийн одоо онцлог зүгээр сэтгэлд үлдсэн гэх юм да ганц хоёр киноноос дуртах 19 оноос эхлэв. Би одоо амар нэг кинотог хөтлөж байгаа юм шиг яриад байгаа юм. Подкастн дээр одоо мэрэгчл байгаа юм байна да. Гол амар чөлөөтэй ярьж марина далих хэвчтэй шүү дээ манай подкаст ч уулна. Далиж байлах байхгүй одоо амар ээлжилж байна. Анх байснаас одоо өөр улс байна. Анх нөө зочноор нь оржсэн хүний хувьд хэлэхэд аа. Сэтгүүлч хүний хувьд хэлэхэд бол мэрэгжлийн зүгээс анзаархаад байгаа. За 19 донцлох кино юу байна? Гоё онцлогс таалагдсан гэсэн шүү дээ. Онцлох шүү дээ. Таалагдсан кино гэвэл одоо сүүл санаж байгаа нь орж ирээд байна л да. Одоо яг мэдээж хэрэг Parasite байна. Тэгснэ Klaus гээл хүүхдийн кино. Netflix та. Netflix-ийн. Тэр айгу хөнгөн би нөгөө байнга ойрд хүнд кинонууд үзсээр байгаа ч юм уу. Тийм хөнгөн кино үзэх хэрэгтэй байлээ шүү хүмүүсээ. Дунд нэг үзэхээр амар гоё байдаг шүү. Тэгээд Hotel Mumbai байна. За Shazam орж ирдэг. Тий. За тэнгуүтэй юу вэ? Pikachu байна. John Wick байна. Aladdin их таалагдсан. Яг тэгэхээр нөгөө Disney чинь кино болгоод байгаа шүү дээ. Классик хүүхдийн. Тэр дундаас юудаас хамгийн айтайхан болсон нь бол Aladdin санагдсан. Тэгээ Will Smith бол бас нөгөө Genie дүрийг бол аюулгүй айтайхан гаргаад Dungeon олоод тэр дуулж үжилсэн юм хэрэг. За мэдээч Toy Story бол орж ирнэ. Yesterday хөнгөн бас айтайхан санагдсан. Danny Boyle та. За movie юу гэж байна? За миний за би эхлээд Once Upon a Time хэлээд байна. Тарантиногийн кино. Би яг эхний удаа үзэхэд яг сүүлийн одоо 15 минут. Тэр нь л одоо амар санагдаж байгаа шүү дээ. Тийм мэдээж тийм. Юу вэ гэлтэй. Тэгээ би энэ чинь 3 үзсэн. За 3 үзсэн. За. Эхлээд театрт нэг үзээд, дараа нь гэртээ нэг үзээд, сүүлд ажлын шаардлагаар нэг үзсэн. Тэгээ ингээ 3 үзсэн. Тэгээ 3 удаа үзэхэд бол ер нь үнэхээр сайн кино байсан бэлээ. Тийм. Яг уу Тарантиногийн нөгөө нэг өмнөх одоо амар манай ч ер нь бол амар тийм хурц штэ. Ер нь л нэг хүмүүсийг тэгж аалж чадаж цуснаж гарах дуртай тий. Тэднийг бодвол арай хөнгөн, арай одоо юу байна?
нуршуу гэж хэлж ер нь бол болно. Нуршуу юм шиг санагдана. Гэтэ яг ингээ олон дахин үзээд ирэхлээр яг кинонд зориулсан юу тэр амар олон бичлэг үзсэн л дээ. Кинотой холбоотой. Тэгсэн чинь одоо ингээ тэр яг арт кино театрын самбар дээр байгаа нэр мөрөнд хүртэл амар ачаад бүлэл өгсөн. Замын тэмдэгэн хүртэл бүр. Яг тэр үед нь байсан замын тэмдгийг ашиглажсэн ч гэдэг юм. Тиймэрхүү юмнууд амар байсан гэлээ. Тэгээд юу энэ нэг хятад кино үзсэн. Нэг ч багтаа 19 оны нэг хятад кино үзсэн тий. Энэ нөө Жан Имүүгийн Shadow-ыг үзсэн. Үзсэн. Тийч үзэг. За. Тий. Энэ бас сонирхолтой байсан. Энэ яг одоо би зүгээр киног нь ярихгүй хөнгөн юуг нь ярьж. За. Дээр үед одоо энэ хаант цэцэглээ гэх юм уу тий. Энэ үед юу яадаг гэсэн юм бэ? Хааны амь насыг хамгаалах зорилгоор одоо онц ноцтой үед хаантай маш адилхан одоо хүүг одоо ханхүүртэй гэсэн үг шүү дээ. Багаас нь ингэж бэлтгээд сургаад одоо ингэж орлуулдаг. Тийм, орлуулад тэгээд юу яадаг гэсэн. Тэр ноцтой цаг үеч юм одоо улс төр ирэлт болох байгаа ч юм уу тийм үед хааны оронд гаргаж ирдэг гэсэн. Тэгээ хааны амь насыг хамгаалч шүү дээ. Тийм, тэгдэг байсан тийм нэг одоо хүний тухай тийм түүхтэй юм лээ. Тэгээд Parasite үзсэн. Гэтэ Parasite би дахиж үзэж байгаад илүү гүнзгийэр бол зүгээр. Тэгээд John Wick гоёсэн. John Wick 2 нь бол надад үнэхээр таалагдаагүй. Үнэхээр одоо common тоглолдог тий. Тийм. 2 нь бол амар тийм зуурцсан юм шиг санагдсан. 3 нь бол амар сонирхолтой байсан. Тийм. Ялангуяа тэр юу нэг тулаанчд шүү дээ. Тийм. Тэр хоёр Radio 2. Тийм, Radio 2 нөхрийг оруулж ирдэг нь бол амар гоё санагдчихсан. Тэгээд Nice Out тий. Тийм, Nice Out бол үнэхээр мундаг кино. Nice Out бол амар гоё байсан. Тэгээд Midsommar байна тий. Тийм, Midsommar гоё байсан. Midsommar бас сонирхолтой. Маш сонирхолтой. Нэг юмрх байна. 19 он бол гоё байлаа. Надад бол ялчгүй тэгээд том кинонд ойлгомжтой л та тийм нэг John Wick Endgame бол үнэхээр амарсан. За тэгээд Rise of Skywalker надад үнэхээр гоё байлаа. Хүмүүс тус өөр өгч байна. Айгуу гоё байлаа. Тэгээд 19 он гэхдээ яг үнэндээ би бол кино айгуу баг үзсэн байна. Яг үнэ хэлэхэд. Тэгээд ямар ч санд 19 оны нөгөө favorite list-ийг бол бүр 2-3 сарын үед гаргаж одоо хуваалцъя гэж бодож байгаа. Нэлээд үдэ сайн нөхөөд тэ Оскарын дараа болъё гэж бодож байна. Тэгээд юу яг вэ? Юунаас л кино дурдъя гэж бодож байна. Фестивалаас Улаанбаатар улсын кино фестивалаас дурдъя гэж бодож байна. Ер бусын ертөнц буюу одоо Франц нэр Monde Bleu Grand гэдэг энэ Франц кино байсан. Франц production Монгол зураг авалт хийсэн. Энэ кино бол надад маш их таалагдсан. Яг ингээ Монгол production, Монгол одоо уран бүтээлчдтэй Монгол нөхцөл, Монголд зураг авалт, Монголд одоо үйл болж байгаа үйл явдлыг яаж ингэж одоо сайн хийж болох вэ гэдгийг харуулсан юм шиг санагдсан. Монгол жүжигчид байгаа шүү дээ. Энд чинь ганц хоёр. Тэгэхэд энэ дээр ямар ч тийм кринж юм байхгүй, асуудалтай санагдахгүй, тэг үнэхээр кинонд уур амьсгалтай гоё ороод ингээ явж байгаа байхгүй. Тэгэхээр өөр production хийж чадаад байгаа учраас бас Монголд бол ингээ монгол жүжигчдээс болж ийна. Тэг өөр юм болохгүй байгаа юм бол байхгүй гэсний харуулж байгаа санагдсан. Тэгээд ямар кино? Энэ бисен дурдсан Улаанбаатар улсын кино фестивал нээлтийн кино. Европсын ертөнц гэдэг нэртэй гарсан байгаа. Тэгээ Францад бас нээлттэй хийсэн. Monde Bleu Grand гэж дууддаг. Grand гэх юм уу юм даа. Энэ яг энэ кино байгаа. Тэгээд бас нэг таалагдсан кино бол Сибил гэх кино байсан. Франц кино. Ийм жоохон нэг эмгтэн одоо бүр юм сэтгэл зүйн бүр юм deterioration буюу одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн ингээ бүр бүтэн нурж байгаа тухай ийм донтолттой холбоотой бас ийм өөрөө сэтгэл зүйн эмгтэн дүр. Тэгсэн мэтлээ өөрөө бүр ингээ бүр юм сүрж байгаа тухай юм маш сонирхолтой кино байсан. Тэгээд энэний талаар spoiler cast-аас дэлгэрэнгүй сонсороо бис одоо жоохон марчаад байна. Нэг spoiler cast-аар илүү spoiler cast жоохтой. Beefy special podcast-н дээр илүү дэлгэрэнгүй ярьсан баг. Тэгээд энэ жилийн миний хамгийн favorite кинонуудын нэг бол одоогийн байдлаар одоо нэг Avengers их асаад шүү дээ. Rocketman дуучин Elton John-ы тухай кино. Карьерийн тухай Taron Egerton тоглосон. Egerton гэдэг юм байна. Egerton гэдэг юм байна. Энэ Rocketman бол миний энэ жилийн хамгийн бүр үнэхээр одоо favorite кинонуудын нэг бол яалтчгүй байсан. Маш их таалагдлаа. Гоё кино байсан. Сэтгэлд айгүй хүрсэн гэх юм. За тэгвэл телевизэн зур. За биш кино санал болгох кино нэг кино санал болгоё. Яг одоо үзэгчтэйгээ сонсож байгаа хүмүүст яг үзээрээ, заавал үзээрээ гэсэн кино санал болгоод ямар кино. 19 оны кинод үү? Тийм 19 кино. 19 он. 19 оны кино. За зүгч. За тэгээд одоо нөгөө амар кино театрын дээр гарсан тэрхүү кинонууд болохоор зохиоцсон. Гэтэ ер нь юу гэл
Энэ Midsummer байж болно те. Midsummer хүмүүс найх үзег байх гэж бодож байна. Тэгээд эсвэл нөгөө юу энэ Жан Мугийн Shadow үзээрэй. Ер нь Аз кино хаяа нэг үзэж байгаа юм аяг Shadow амар гоё байдаг. Харах үнцэг өөр те. Ялангуяа хятад кино ер нь амар гоё юм бэлээ. Би нэг үздэг байсан сүүлийн үед үзэхлээр айгүй гоё байна. Би бол ямар ч байсан юуг санал болгоо Triple Frontier гэдэг Netflix-ийн киног санал болгоё. Хүмүүс бас баг утсан байж магадгүй. Айгүй сайн хийцэн кино байсан. Дээрэс нь одоо жанр энэ нөгөө акшн триллер байхгүй юу? Тэгээ акшн триллер жанртаа хүртэл одоо маш тийм гоё хийцтэй, адал явдалтай юм гоё кино байсан. Тэгээд жүжигчдийн бүрэлдэхүүн маш гоё. Ben Affleck, Oscar Isaac, Charlie Hunnam, Garrett Hedlund, Pedro Pascal гэсэн жинхэнэ бодоо болгодог 5 жүжигчтэй ийм гоё кино болол байгаа. Тэгээ туслах дүрд Адриан Архона гэдээ бас би ярьжсэн шүү дээ. Энэ юугаар ярьсан баг. Кинотокоор ярьсан баг. Адриан Архона нөгөө нэг Six Underground-ийн подкастер ярьлаа. Six Underground дээр тоглож байгаа юм шиг эмхтэй байгаа. Ийм гоё юу бол байгаа. Кино шүү. Залбаг. Би харин бодоод суугаад танилаа бүр гайхаад. Би ингээд одоо ерөнхийд баг сүүлийн хугацааны кинонуудаа санахаас биш ингээд одоо 100 би ч хөдөлгөр аялсан тэгснэ. Зөөр үгээд үдсэн кинонуудаа ердөөсөө санахгүй байх юм аа. Жижиг кинонууд айгүй мартаг шүү дээ. Тийм тал байна. Үгээгүй кинонууд. Тэр нөгөө байнгын яригддаггүй кинонууд хичнээн таалагдсан ч гэсэн бас нэг тэгэж мартагддаг тал бол би. Тийм. Одоо тийм кинонууд л авдаг л та. За тэгвэл телевизийн зураг. Яг нөгөө нэг еврогоо ярих гэж байгаа болчлаа. Яг дараа нь нэгмс яри decade цуврал руугаа орё гэж бодож байна. За цуврал руу орохоос өмнө та хэдийн биш би одоо толгойд зураг ярьсан. Миний одоо ярих гэдэг юм болохоор яг энэ нөгөө нэг мэдээлэл маяг юм баггүй. Энийг хамаахан төрөө ярих гэж. Тэгээ одоо decade руу ор. Би бас жоон толгой ярьчлаа sorry. Энэ дээр юу гэсэн гэхээр Business Insider сэтгүүл сайт байдаг те. Энд чинээс юу яадаг юм бэ? 7 хоног болгон стримингүүдээс одоо юу яаж байгаа хамгийн хандлттай байгаа одоо стриминг цувралуудын одоо юу бол гаргад юм байна. Листийг гаргад юм байна. Айгуу гоё. Тэгээ энэ листийг бол би бас өмнө ингэж лист гаргадаг байсныг мдэгөө. Тэгээд энэ жилээс бол энэ удаа олж мэдчихэд дараагийнхаас нь бас 7 хоног болгон хэрвээ гардаг бол 7 хоног болгон хардаг болё гэж бодож байгаа. Маш сонирхолтой санагдаж байгаа. Магадгүй бүр подкастн дээр байнга 7 хоног болгон апдейт хийдэг болдог ч юм бол билүү те. Яагаад болохгүй гэж. За тэгээд энэ 7 сарын 12 сарын 21-ний 7 хоногт одоо апдейт хийсэн лист байна. За тэгээд хамгийн их одоо хандлттай эрэлттэй байгаа 9 зураг байна. Энэ гэхдээ зөвхөн стриминг шүү. Одоо HBO-гийн зураг жишээ нь Watchmen ч юм уу, Start Materials байхгүй гэсэн жишээ. За 9-р оронд бол The Dragon Prince гэж зураг бол байгаа юм байна. Netflix-ийн зураг байгаа. 29 сая 66687 хандлт бол. Нөгөө Last Airbender шиг төстэй харагдчих. Энэ тийм биш ээ. Last Airbender юм шиг. Гэтэ энийг маш гоё гэж сонссон. Season 3 сайхан гарсан. Би бол үзнэ гэж боддог. Гэтэ хэзээ үзэх юм мэдгүй. Гэтэ үнийг үнэхээр сайн гэж байлардаг юм байлээ. За тэгээд 8-д бол DC Universe дээр гарч байгаа Harley Quinn зураг орсон байна. 31 сая 690 мянган 95 мянган хандлт авсан байна. Тэгээд Harley Quinn бол R-rated animation зураг. Тэгээд үнэхээр нэг тийм нэг одоо зөв R-rated зураг байна гэсэн. Яг хүчээр биш. Тэгээд яг ингэ дүрдээ үйл явдал зохиолдоо таарсан. Донжин болсон тийм. Гоё нэг сонссон шүү үзтгэгээрээ. За 7-д нь 33 сая 400 мянган хүний хандлтаар The Crown зураг бол байна. Нилээн яриа болсон да тийм. Нилээн яриа болсон. Энэ бол 3 дугаар бүлэг байгаа. 11 сарын 17-нд Netflix-д орсон. 6 дугаар season биш 6 дугаар байранд нь Lucifer байна. Netflix-д орсон. Lucifer эхний 4-5 season телевизээр гарсан. Яг одоо шууд утгаараа телевизийн зураг байсан. Одоо бол Netflix руу орсон. Netflix season 4-өөс нь бол авч хийсэн. Тэгээд би бол эхний 2 season-ыг нь үзсэн. Тухайн үед нь бүр анх гарч байхад нь үзчихсэн. Маш гоё зураг. Тэгээд одоо ийм фан ихтэй болцсон Netflix-д орсон байгаад нь би бүр баяртай байгаа. Production сайжраад илүү гоё болсон гэж хүмүүс амар хэрцэн. За тийм байл бүр гоё. Production бол жоохон таараа байсан өмнө нь бол тээ таалагддаг байсан. Ялч телевизийнх байсан. За тэгээд 5-д нь ядгаастай би бөө бол Amazon Prime дээр сая season 4 нь орсон The Expanse
$5 гэсэн 38 сая хандлт авсан байна. Би энийг бүр үнэхээр том сюрприз гэж харж байна. Ямар санд энэ нийтлэл нь бүр expansion тухай ярьж эхэлж байгаа нийтлэл нь өөрөө. Бүр онцолж ярьж байгаа. Бас энэ чагсаалтынхаа бүүм юм шүү дээ. Тийм, энэ чагсаалтынхаа бүр том одоо энэ 7 хоногт бол маш томор орж ирж байгаа. 12 сарын 13-нд season 4 орж ирсэн. Тэгээд эхний 3 season sci-fi зурлаар явсан. Sci-fi зурлал хийсэн. Sci-fi зурлал хийгээгүй л дээ гаргасан sci-fi сууг. Тэгээс 3 season гарчаад цуцлсан байхгүй. Тэгээ цуцлаад фэнүүд чи бөө юм болоод бүр энэ яг одоо телевизийн урлагийн түүхэнд анхудаа юм болсон баггүй. Яасан бэ гэхээр бүр ингээд фэнүүд нь боож өгөх гээ, би боож өгөх гээ. Тэгээ би тэр фэнүүдтэй нэгдээ зинчмэр онлайн ингээ 2 групп би дунд нь орц. Тэгээ бүр ингээ амар юм болоод. Тэгээ дундаасаа нөө юун дээр хайлт сайтн дээр үлээ change.org орох гэж биш баг. Нэг мөнгө босгодог сайтууд нэг нэр мөнгө босгоцгоогоод фэнүүд би тэрэн дээр $10 өгсөн зэ. Бүр ингээ фэнүүд дундаасаа мөнгө босгоод тэгээд чинь хэдэн мянган доллар бослоо нэлээ мөнгө болсон юм. Тэгээ тэр мөнгөөрөө яасан гэсэн чинь зохион байгуулж ирсэн нөхдүүд нь онгоц түрээслээд. Тэгээ түрээслсэн онгоцоор Netflix болон Amazon хоёрын headquarters байгаа шүү дээ. Төв байрныхын дээгүүр онгоц нисгэсэн. Тэр онгоц нь ингээ нөгөө нэг тугтай. Тэгээ тэр туган дээр нь ингээ expansive хөл одоо тэгээ pick up хийж гаргаач хийгээч гэсэн юм. Юутэй бүр ингээ онгоц нисгэсэн. Тэрэнд би $10 нэмэрсэн. Тэгээд энэ түүхэнд анхудаа үнэхээр яг шууд утгаараа фэнүүд нь аварсан гэж хэлэхэд нэг буруудахгүй. Ийм цуврал. Тэгээд юуны за одоо марчиж ямар ч нэг тийм том public event болж исэн. Тэрэн дээр яг expansion cast бол очсон байсан. Гэтэ цуцлсантай ч юм уу да ямар нэг хамааралгүй зүгээр нэг тийм телевизийн цуврал муралтай холбоотой тийм том хүлээ авалт event дээр. Тэгээ тэрэн дээр нөгөө Amazon Jeff Bezos ингээл томчууд бүгд байсан. Тэгээ манай хэд нөгөө нэг expansion crew зүгээр ингээд нөгөө нэг Twitter-ээр лайв хийж мэгэл зүгээр нэг тэгсгээл байжсэн аахгүй. Нэг мдээгүй. Тэгсэн чинь Jeff Bezos гарч ирснээ ингээд юм ярьж байгаа юм хамсан. Тэг ингээ гарч ирсэн. За ингээд дөнгөж сая тайзны артай надаа нэг манай ядаас хүн ингээ confirm хийлээ гэдэг жаа байхгүй. Юу confirm хийсэн бэ гэвэл expense цуурлыг одоо Amazon хүлээж авч ингээ season 4-ийг хийхээр боллоо. Cast нь мэдээгүй. Яг мэдээж producer нь бол мэдчихсэн байгаа ойлгомжтой. Cast нь мэдээгүй байж байгаа тийж бүр цус гарахгүй ойрлж босч ирж мөрөөд зү. Нөгөө Twitter дээр явж исэн фэнүүд ч галзуураад бүр өстэй амар юм бас байхгүй. Тэгээ Amazon бол ямар ч 2 season бол хийхээр болсон. Тэгээд ном нь бол дуусаагүй бүр 8 бил 9 номтой явж байгаа. Тэгээд энэ яг зохиолоор бол бүр 12 3 season гарч иж дуусгаар энэ том зохиол юм бэлээ. Тэгээд 10 орчим season гарч иж. Тэгэхээр тэр хүртлээр явж чадахгүйг мэдэхгүй. Гэхдээ одоогийн байдлаар маш сайн явж байгаа юм гой зурвал байгаа. Тэгээд 4 дахь season бол Amazon Prime дээр орсон байх шүү. Би бол ярихтай амар дуртай ярьж байгаа expensive. Тэгээд тэр Marvelous Mrs. Maisel бас Amazon Prime-ийн энэ бас нэлээд их яригдж байгаа маш олон шагналт хүртсэн. Emmy, Golden Globe-оос бүх том шагналуудыг хүртэжсэн цуврал 41 сая хандлт авсан байна. Season 3 нь. За тэгээд Titans байна. 3 дугаар нь DC Universe-ийн үзсэн сая. Titans-ыг маш гоё гэж зөндөө ярьж байгаа. Үзсэн үү? Сонссон уу? Season 2 дөнгөж сая гараад ер нь бол дууссан. Тэгээд 60 сая хандлт авсан байна. Бас маш том хандлттай байна. Амар гоё хэрэгчлээ. За хоёрт нь л мэдээж Stranger Things байна. 67 сая хандлт авсан байгаа. 7 сарын 4-нд нээлттэй хийсэн. За тэгээ нэгт бол бүр TIS бүр ингээд тасраа явцсан 107 сая 880,522 хандлттайгаар The Mandalorian цуврал бол нэгтэй хийж байна. Энэ бол үнэхээр хол илүү явж байна. Одоо social phenomenon болчихлоо шүү дээ. Cultural phenomenon болж чадлаа гэж бодож байна. Одоо ганцхан хүллээ те. Тэгээ энэ инх нь аргагүй л дээ. Энэ одоо нөгөө Baby Yoda-гийн нөлөөлөл байгаа шүү дээ. Маш том нөлөө те. Амар том нөлөөлөл. Тэгээд би энэ Baby Yoda-г яг нөгөө анх 1-р анги чи 2-р анги дээр ч үлээ нэг зургийг хийцэн байсан чи надаас хүмүүс амар асуужсэн. Юу юм бэ? Star Wars ерөөсөө мэдэхгүй хүмүүс. Юу юм бэ? Ямар юу юм бэ? Яасаа хөөх юм бэ? Юу юм бэ? MT юм уу? Юу юм уу? Ингээд амар юм асууж байсан. Тэгээд тэр хүмүүс бүгдээрээ яг энэ Mandalorian-ыг цуурлаа гэд тэгжсэн. Тэгээд тэр хүмүүсийн заадаж нэг тал нь үзээвлэл дээ. Тийм баг та. Тэгээд дээрс Mandalorian одоо яг нөгөө хэдүүлээ Mandalorian spoiler cast podcast дээр яриад байгаа. Яг заавал Star Wars үзсэн байх шаардлагагүй цуврал тийм Mandalorian өөрөө. Тэр нь маш гоё. Үзэхэд дуртай. Тэгээд ер нь айгуу гоё энгийн шүү дээ тийм. Ер нь амар энгийн. Тэгээд дээр нэг юм бичсэн байсан шүү дээ. Мандалород гэж юм яадаг юм бэ? Хин бичсэн тэгээд. Чи өшөөгөө. Үгүй. Чи тэр талаар бичсэн юм уу? Тэгсэн шүү дээ. За золбоогийн тийм нийтлэл байгаа юм шүү. Мандалородыг химнээс вэ гэсэн нийтлэл маань олж уншаад яаж олж уншвал хаанаас олж уншвал? Зүгээр фейс дээр оруулах шүү дээ. Facebook-ын доо золбоо тий. Д цэг золбоо гэдээ байгаа.
Тэгээд орж унлчих боломжтой юм шүү. За одоо Decade рүү оръё. Цуврал ярьж байсан чинь цувралаар яриад тэгээд дараа нь кино руу оръё. Энэ Decade-ийн 19 оны хоорондох ер нь яг нэг дуртай онцлог ганц хоёр цувралуудаас хуваалцаж бас дэндүү дэлгэрэнгүй ярахаар мөөг маань бас лист гаргаж байгаа тий. Цуврал дээр гаргаж байгаа лөө. Цуврал дээр би гаргаагүй байгаа. Гаргаа тий. Би бол цуврал дээр юмсан гаргаж байгаа. Уул гарах санаа байсан тэгээд бичгэн аяг асуудалтай байгаа. Ер нь дуртай цувралуудаас хуваалцсан. Одоо яг 10 оноос хойш гарсан гэх юм уу Breaking Bad одоо чинь тооцогдохгүй гэх юм уу тий. 10 оноос хойш гарсан. Таарыг бодож хоорондор би ямар ч байсан яаж би бол 10 цуврал гаргах гээд үнэхээр 10 багтахгүй юм байлээ. Бүр яаж ч одоо шахаад 10 болохгүй тэгээд 15 болгосон. Тэгээд бас хасгад хэцүү байсан. Тэгээд 15-аас 11-р байрных нь юуг спойлд чи зөө лист 27-нд орох хэвээр энэ цуврал лист маань постууд маань нийтлэл маань 7 цаг 30 минутаас эхлээд 15 минут тутамд одоо 15-аас эхлээ 14, 13, 12 дугаараар 11-р байранд тэгээд ингээд пост ороод явах юм. Тэгээд та бас сонсогчд маань гоё пост дагаад тий 27-нд орой Facebook дагаарай. Мастер Talks дээр яриа өрнүүлээрэй. 15 дугаар байранд нь бол би Mr. Robot-ыг оруулсан байгаа. 14 дугаар байранд нь Stranger Things, 13-т нь Castlevania Netflix-ийн. Тэгээд 12-т Jessica Jones. Тэгээд 11-т нь The Punisher орсон байгаа. Яг ийм 5 цуврал бол яг сүүлийн 5 байранд оруулсан байгаа шүү. Тэгээд эхний 10-ыг нь постн дээрээс нь хойд нь тэгээ ороо явахаар харнах гэж бодож байна. За би санаж байгаагаа хэлчихье заа. Яг юу гэхгүй. Энэ юу Netflix-ийн The Haunting of Hill House аим шиг. Энэ бол айгуу сайн цуврал байсан. Ер нь нэлээд сайн цуврал байсан. Яг одоо амар юу шиг mystery маягийн. Тийм амар сайн цуврал байсан. Тэгээд өөр юу Солонгосын Mad Dogs сууха. Тийм нэг тийм цуврал байдаг. Бас гимт хэрэгтнүүдтэй одоо нэг юу хэмтэй тийм гимт хэрэгтнүүдтэй тийм цуврал байгаа. Тийм тэр бол амар сайн Солонгостойч бүр шууган тарьсан. 12 онд орж илүү 3 онд гарч илүү. Тэр айгуу гоё байсан. Тэгээд би нэг тийм mystery эсвэл thriller тийм нэг алуурчин юмнууд айгуу дуртай. Тэгээд Гаптон гэдэг нэг Солонгосын түүхэнд байсан нэг амар цуврал алуурчин. Тэрний талаар одоо олон ч кино, олон ч ТV цуврал хийсэн. Тэр Гаптон гэдэг сүүлд бас нэг жоохон ремейк маяг. Тийм ТV цуврал хийсэн. Тэр айгуудтай ч байсан. Тэрийг сайн санаж байна. Тэгээд нөгөө нэг баг тийм түрүүхэн ярьсан. Spawn Netflix-ийн цуврал Money Heist. Тэрийг нилээ дээр ярьж ирсэн тийм. Дээр ярьсан сая энд чам бусик гэж ярьсан. Тэрийг тэгээ заавал үзээрэй. Ер нь миний хэлснүүдийг боломжтой бол үзээрэй. Залбаа гээд. Би чинь их цуврал үзээд идэх штэ. Одоо сүүлийн хугацаанд л жоохон үзэж эхэлж байгаа. Тэг өмнө нь яг ч юм үздэггүй байсан болов уу. Дандаа л бүрийн хэмжээнд кино үзэл яваад идэгсэн. Тэгээд яг сүүлийн үед үзсэн гэвэл Mandalorian үзчихээн. Тэгээд юу үзчихээн. Sex Education үзсэн. Тийм хөлөх шиг шүү дээ. Бүр яг зүгээр нэг юунууд бүр Black Mirror гэдэг л үзсэн баг. Тэрнээс одоо өөр нэстэй бичнэ үзэн шүү дээ. Окей. За. Одоо Decade киногоо ярьцгаая. Энэ дээр бас лист гарна. Миний лист бол тун хэцүү гарсан лист бүр нэлээд зовсон. Одоо хүртэл ингээл гүйлж хараал 8 цаана болох нь яах нь ийх нь гэл ингээл одоо заваараа л байж байна. Ер нь бол тийм. Одоо хүртэл дуусаагүй. 100 лист нь болцсон тэгээд нөө 100-а дараалт нь оруулаагүй байгаа. Чадахгүй байна. Айгүй хэцүү. Нэрлэл яваа. Тийм, нэрлэлцэн 100 нь бол бодроо болцсон байгаа. Тэгээд хассан одоогийн байдлаар хасагдсан байна шүү дээ, тий. Одоо эхний 100-д ороогүй гэх юм. 116 кино байгаа юм байна. Тийм, нийт 250 гаруй кино л чагсааснаас. Ийм кинонууд бол байна. Хасагдсан кинонуудаас бас заримыг нь дурдсан байгаа. Хүмүүс тэрэн дээр бас сэтгэлдээ хуваалцаад явж исэн. За орсон киноны листнүүдээс нь ганц хоёр оноос нэг кино дуртаж тийм үү? Тэгээд та хоёрын кинонуудаас асууя гэж бодож байна. 2010 оны шилдэг 100 кино, шилдэг биш ээ, дуртай. Дуртай. Одоо шилдэг юм яг асуул. Дуртай 100 кинод оноос нэг одоо орсон кинонуудаас нэмийг бас одоо дуртай гэж бодчих. За 10 оноос How to Train Your Dragon. За 11 оноос Rango байна. 12 онд The Avengers байна. 13 онд Gravity. 14 онд Guardians of the Galaxy.
15 онд за 15 онд ялийн дорд бол юм бэ? За 15 онд бол за Inside Out бол байна. 16 онд Sing Street байна. Дордохгүй болохгүй. 17 онд Call Me By Your Name байна. 18 оны кинонуудаас Hereditary байна. Тэгээ нэг апдейт өгье. Би угаасаа нийтлэл дээр нийтлэлж явах те постн дээр оруулах бах. Миний decade хамгийн дуртай 100 кинонд бол 19 оны нэг ч кино оруулаагүй албаар. Ерөөсөө нэг ч одоо Endgame ч юм уу, John Wick ч юм уу те байхгүй гэсэн хайзаад уул нор орохоор кинонууд. Гэхдээ 19 оныхоо favorite list-ийг бол бүр 20 кинотой гаргая гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр энэ оноо дуусах нэгдүгээр он маань дуусах нь хоёрдугаар оныхоо маш олон мундаг кинонуудыг те шүмжлэгчдийн хүмүүсийн ярьж байгаа олон киног үзээгүй байгаа учраас энэ листийг дутуу гаргах нь бас учир дутагдaltaй болоо гэж бодоод 18 оноор дуусгацсан байгаа шүү энэ листийг. За та хоёрын хувьд 2010 оноос онцлог уран бүтээл. За та яаж юу ячиж байгаа шүү дээ ингээ лист гаргаад ингээ суугаад яж байгаа. Би ч нь бол одоо ингээ тулаад ирсэн. Тэнгүүд жишээлбэл юу вэ? Одоо миний над таалагддаг хамгийн толгойд хамгийн түрүүнд орж ирдэг кино болохоор юу вэ? Captain Fantastic. Үнэхээр гоё кино. Captain Fantastic бол бас ингээ зарим хүмүүс үзээд нөгөө хороо харах өнцгөн ч юм өөрчлөгдөх тий. Одоо бидний амьдралд бас амар хэрэгтэй гол зүйл шүү дээ. Өөр нэг юм болохоор хүмүүс бас гайхаад ирлээ. Walter Mitty нууцсан. The Secret Life of Walter Mitty тий. Энэ болохоор тийм нэг өөр мэдрэмж өгдөг. Одоо чидон кино болоо та. Би одоо ингэ нэг шууд юу гэх нэг Растиг ярьж байгаа хооронд л гүйлгээл харж байна л да. Тэгээд бас энэ Кафарнум гэдэг нэг кино байгаа. Кафарнум гэдэг хаанхан кино болоо та. Би энийг одоо хаанаас үзсэн мэдэхгүй. Либанон Кафарнум Capernaum гэдэг юм те 18 он. Тийм ийм их таалагдсан. Кино. Тэгээд за Sing Street гэдэг ярьжсэн шүү дээ. Юу Rust-ing хийсэн хэд хэдэн кино бол угаасаа давхцаад орж ирсэн. Өөр чин Blue Valentine чин бүгд ишээ доош бүгд дээр их те. Blue Valentine 11 мэг баг шүү. Decade-тэй бараг орч баха. Blue Valentine 11 оног гэж би санаад байна. За, тэг 10 оных юм биш үү? Яг энэ Decade муу юм байна. Тэг Blue Valentine үл их таалагдсан. Маш хүнд кино. Хүмүүс хүнд гэдэг байгаа тэгээ. Хүнд шүү дээ. Жан хүнд шүү юм уу? Гэхдээ надад бол бүр айгу гой санагдаад байхгүй. Тэгээд бас ганц хоёр нэг хөнгөн кино гэвэл одоо энэ Wonderwall амар таалагдсан шүү дээ. Wonder. Jacob Tremblay-тэй тий. Wonderwall бол амар гоё кино. За өөр ч Coco гэлтэй юм шүү дээ. Coco хэд буруу юм байна. Буруу байхгүй л дээ. Тэгээд тулаад ирсэн чи одоо юу гэлээ бодсон юм бэ? За би дөнгөж сая нэг кино хасчлаа 100 киноноос. За ямар киноос аач. За хассан киногоо хэлчихье. Grand амар эпик. Нэг киног үнэхээр оруулахгүй бол болохгүй байсан. Тэгээд маш их бодсон юм л да. Тэгээд яг одоо оруулъя л гэж шийдлээ. No Bomb-ыг найруулагч чинь. Одоо энэ жилийн нөгөө юу хийсэн? Marriage Story кино хийсэн. No Bomb. Francis Ha хийсэн. Гэхдээ Francis Ha. Оруулсан кино миний маш дуртай кино. Би нэг бүр яаж оруулах нь мэдэхгүй бодож байгаа. Сая ярен дундаа одоо эвтэйхэн оруулахаар болчлаа л да. Энэ кино While We're Young гэх кино. Одоо бид нар залуу байхдаа гэсэн утгатай юм уу те. Залуу байгаа үедээ залуу байхад бас биш. Яг одоо үед бас байж болж байгаа. Залуу байгаад ирээ бас байхад гэж утгаар явж байна. Үргэлжлэж байгаа утгаар явж байна. Тэгээд No Bomb-ийн энэ While We're Young дээр бол дөрвөн гол дүртэй. Одоо Ben Stiller, Naomi Watts, Adam Driver, Amanda Seyfried дөрөв тоглосон. A24 кино No Bomb-ийн хийсэн. Энэ маш гоё кино. Хөнгөн тэгээд энэ бас нэг одоо midlife crisis гэж байдаг те. Одоо 40 гарч байгаа 50 хүрж байгаа хүнний нэг амьдралын юу жоохон хэцүү болдог, сэтгэл санаа эрүүл мэнд те. Амьдралын утга жоохон алдагддаг. Иймэрхүү. Тэгээд энэ хин хоёр болохоор Naomi Watts, Ben Stiller хоёр болохоор ингээм амьдрал нь бас дунд одоо 40 гарцсан те. Ингээд амьдрал нь жоохон эвгүй болж эхэлж байгаа, тогтохгүй байгаа. Ингээд нэг тийм эвгүй бол явж байгаа юм хосын тухай.
докторгүй байгаа амьдрал нь. Тэгээд Адам Драйвер хин хоёр болохоор Amanda Seyfried болохоор маш залуу юм хоёр хос. Тэгээ энэ хоёртой танилцаад ингээд залуу хүмүүсийн амьдрал донд орж эхэлдэг. Энэ хоёр залуу үеийнхаа ямиг сэргийлтэй дуулж бүжиглээл тэ ингээд залуу хүмүүс шиг. Тэгээд тэр нь бас 100% зүг гэвэл үгүй тэ мэдээж тэр чинь амьдралын давуу тал гэж байгаа. Тэгээ ингээд маш олон нюанстай аль талаас нь нөгөө хоёр нь юу дутагдаж байна. Тэ амьдралын experience дутагдаж юм харах үнцэг. Гэх мэт юм олон талаас нь харуулж чадсан юм маш сонирхолтой кино байсан. While We're Young гэдэг. За энэ киног бол би оруулахаар боллоо. Тэгээд юуг хассан бэ гэхээр ер нь хасахад айгүй хэцүү байгаад байгаа. Тэгээд явсаар бол яалтчгүй сая хаслаа. War for the Planet of the Apes киног хасчлаа. 2007 онд гэсэн. Үнэхээр гоё кино. Яг сүүлийн кино. Тийм. Тэгээд би зүгээр амар 50 зориглж одоо хасч чадж байгаа миний үгээр 2014 оноос 20 дугаар анги буюу Dawn for the Planet of the Apes угаасаа орсон байгаа. Тэгээд яг окей. За нэг ядаж 20 дугаар анги нь орсон байгаа юм чин гэж бодоол 3 сүүлийн кино нутагт бас. Үнэхээр мундаг. Яалтчгүй. Тэгэхээр ингээл би нэг кино нэмэхтэй байна. 15 онд үзээ би бүх зүгээр. Одоо энэ бол нөгөө бодит нөгөө фото зургаас сэтвэлж хийсэн юм аахгүй. Тухайн тэр зургийг фото зураг нь болохоор дүнзэн байшин хаалга монгорхоо тэгээ хар юм хайстай зургаар маш олон хүүр ингээд нүцгэн хүүр овоолоо шатааж байгаа тийм зураг гэдэг байхгүй. Тэгээ бурхан минь. Тэр болохоор бодит фото зураг тэр болохоор дайны шүүхээр орж нотоо баримтуулж ирсэн түүх үед. Тэгээ 15 онд орж ирсэн Son of Saul гэдэг. Son of Saul. Юу National Lampoon кино штэ. Унгар кино. Оскар нэртэй Оскар авсан бүр. Тийм. Энэ бүр амар кино. Энэ бүр үнэхээр маш амар сонирхолтой санагдав. Зураг авалт нь бүр. Энэ зураг авалт нь маш содон. Маш содон зураг авалт. Тэгээд тэр Auschwitz болж байгаа л явдал гардаг. Тэгээд гүйцэтгэл юм дээр. Тэгээд яг энэ National Lampoon энэ 15 оны юу авсан? Cannes дээр Grand Prix шагналыг авсан. Оскарт шилдэг гадаад хэлний шагналыг авсан. Golden Globe дээр бас гадаад хэл дээр шилдэг кино авсан. Тэгээ 17 онд би юун дээр гаргаж ирсэн? iCinema дээр гарч ирсэн. Энийг iCinema кино театрт үзсэн. iCinema дээр үзсэн. Чи бас үзсэн үү? Тэгээ би хэд яг үзсэн. Бүр энэ бол үнэхээр гайхамшигтай уран бүтээл. Энийг бол бас дуртахгүй ажиллахгүй. Миний юунд нэрээ Son of Saul орсон юм болов? Орсон баха. Son of Saul. Би кино театрт үзээгүй. Би энийг зүгээр юун дээр үзсэн. Татаж л үзсэн. Хааж байгаа. Тэгээд яг түүхийг олж уншиж байгаа, тэгж байгаа гэсэн аахгүй. Тэгээд Son of Saul. Son of Saul бол үнэхээр хүнд кино. Би энд яг хүнд кино үзээд юм бах та. Би болохоор амар лаг хүлээж аваад үзээд байдаг шин. Тэг хүнд гэдэг нь яг үйл явдлын дагуулгын хувьд гэж л одоо яриад байна л та. 17 оны бас нэг You Were Never Really Here. You Were Never Really Here. Karen Kusama-гийн хин тоглосон, Joaquin Phoenix тоглосон. Тийм. Тэгээ энэ их таалагдсан. Энийг даанч үзег их гоё кино гэж тэ. Тэгээ ер нь гоё. Одоо lobster шиг ч юм уу. Уу яг lobster сул шал ондоо штэ. Гэтэ зөв нэг илэрхийлж байгаа утгаагаа бол санаа бас тийм нэг шууд хэлдэг. Бас өөрөөр хэлдэг. Тийм их таалагдсан. За мөгөдөр санал болох бас гоё байсан 10 донд. Өөрч яах вэ? Би ер нь санал болгоогүй л байна. Болгоогүй л. Ойлаад яриад байгаа юм шүү дээ. Ойлаад яриад байгаа юм. За мөгөдөр. Би нөө 25 кино гаргацсан бүр сайн жигсаацсан байна. Эргэлтэн. Тэгээ эндээс амар юу кинонуудын хэлчихэ. Хасагдсныг нь үү? Хасагдсныг нь биш ээ. Хасагдсныг нь хэлмээ. За хасагдсныг нь хэлсэн ч болох юм уу? Үгүй яг байгаа юм. За. Тэгээ нэг актер хүмүүнд үзээгүй болов уу гэсэн кино юм. Тарантиногийн The Hateful Eight байна. Энэ амар марцсан байсан. Тийм үү. Үнэхээр марцсан байсан. Амарч касттай. Тэгээ энэ ч одоо нэг ятгаргатай тий. Тэгээд нэг ганц өдрийн байна уу? Нэг 2 өдрийн л үйл явдал болж байгаа шүү дээ. Тийм. Энэ айгуу сонирхолтой байсан. Тэгээд энэ On the Beach at Night Alone гэдэг тийм. iCinema дээр үзсэн. Тэгээ iCinema дээр үзсэн. Хон Сансуу гэдэг солонгос найруулагчийн өөртөө тохиолдсон одоо явдлаар хийсэн кино. Бос үйл явдал юм тий. Тэгээ өөртөө тохиолдсон үйл явдал одоо нэг тийм скандал ахгүй. Моно скандал ч гэдэг лүү тий. Тэр ирсэн дээр. Тэгээд тэрүүгээр кино хийсэн. Тэгээд нөгөө Берлинелийн шагнал магнал аваад. Тийм. Нэлээд сайхан. Энэ айгуу дажгүй кино байсан. Тэгээд нөгөө 18 оны хөлөө. 18 оны хөлөө. Annihilation тий. 18 оны тий. Энэ амар зөв юм байсан. Өөртөө нэг тийм үнэхээр яг ийм л байх болов уу гэж тийм үнэхээр тэгж бодогдохоор байсан. Мундаг кино тий. Тийм гоё. Тэгээ сүүлд би саяхан үзсэн нэг сарын өмнө үзсэн нь Loving Vincent гэдэг. Loving Vincent. Vincent одоо тий бас тий гоё тий. Яг өөрийнх нь хэв маягаар хийсэн. Тэр чинь даан уран зургаар хийсэн юм.
Тийм 100 гаруй зураачд нийлээд тэр чигтээ уран зураг. Нэг сцен бол үнэ л одоо ерөөсө секунд нэг фрейм болгон тий. Кадр бол одоо бүрэн хэмжээний уран зургаар бүтсэн одоо фидер цаалгац. Тийм энэ бол зүгээр амар хөдөлмөр сэтгэл хүндлэл одоо тиймэрхүү нэг агуулсан амар гоё юм байсан. 65,000 зураг гэлөө гарсан гэлөө тий. 65,000 биш байхаа. Би 80 хэд лөө 110-ыг санаадах юм. Амар өндөр байсан да. Би ямар ч байсан маш өндөр тооцоо тий. Тэгээд энэ дээр яг төгсөлт нь одоо Ван Гог амьд байхдаа ганц зургаа зарч чадаагүйгээд тэрийг сонсоод амар хэцүү байсан. Тий амьд байхдаа л тий. Тий амьд байхдаа. Тэгээ насныхын дараа л ер нь бол маань хүнийг амар агуу уран бүтээлч байсан байдаг бол мэддэг байсан шүү дээ. Тий ойлгож эхэлсэн тий. Мэддэг болохоос илүү ойлгодгүй л байсан билээ шүү дээ манай хүн чинь. Тэгэл энэ айгуу гоё байсан. Тэгээд 65,000 гэж. 65,000. Тийм. Тэгээд за өөр нэг ганц акшн кино аль чи тий. Энэ юу вэ? The Man from Nowhere гэдэг солонгос кино ба. Тийм. Энэ бол бас амар сүртэй. Айгуу гоё кино ба. Хоны бич үлээ. Юуг нь харуул постэр энтрийг харуул мэтэндээ одоо хаана ихтэй гисэрсэн залуу мал өгөх юм бэ тий. Тийм кино. Энэ маш гоё кино байсан. Ямар гоё да. 2010 оны акшн жанрыг тодорхойлох хоёр одоо франчайз бол за 3 юм да. Франчайзууд бол нэгдүгürt The Raid 1 2. Энэ бол бүр үнэхээр гайхамшигтай бүр яг бүр одоо юу үзсэн үл мэднэ те үнэхээр үзчихэж та жинхэнэ мэдрэхээр. Тэгээд хамгийн сан энэ их яригддгүй юм биш үү те. Тий, хангалттай олон үзөө. Энэ интернет кино болохоор тэгж байгаа хэл та. Яаж яах нь интернет хэл дээр те бас тийм болохоор те. Тэгвэл явдаг аа гэдэг. За чи бараг л ярьчлаа да. Би бол давхар үзсэн. Би тэр чинь тэр тулааны эсвүүдийн бол хараа үздэг шүү дээ. Хоёрдугаар ангийн нөгөө юу бол амар те. Галтхон тулдаг сүлд. Яг тэр бол амар. За тэгээд юу Raiders гадна John Wick-тэй байгаас John Wick-ийг ярихгүй болохгүй 2014 17 19 онд 3 анги гарлаа. John Wick бол үнэхээр шинжиллээ. Тэгээд нэг нь бол зүгээр нэг жижиг акшн кино олно л гэж ер нь жижиг акшн кино л доо тэгэж бодож байсан. Гарах жахт нь ч тэгэж тооцоолж байсан. Тэгээд Keanu Reeves акшн кино руу буцаж $20 сая доллар л юу юм ер нь 50 сая 50 бол баг их тухуу өдөр 20 морил хийсэн 50 баг 2 дугаар анги баг 50-аар юу 30 сая хийсэн байна. 30 сая. Тэгээд маш амжилттай болсон. Орлогыг сайн онсон. Яг орлого нь бол 86 сая гэдэг чинь бас хөрхөөнд бас нуглаа олцсон. Дээрээс нь төсөөлөөгүй байсан. Тэгээд дээрээс нь гол нөгөө нэг одоо хүмүүсийн ярианд бол маш сайн болж чадсан. Тэгээ хоёрдугаар анги нь бол одоо бүр бодоо олго 170 сая маяг. Тэгээд 40-ийг 170 сая гэдэг чинь аим шүү дээ. Тэгээ гуравдугаар анги нь бол сая 70 тойрсон. Амар том бажеттай орж ирээд тэгээ 320 сая доллароос авсан. Ер нь бол маш ашигтай явж байгаа юм мундаг франчайз. Нөгөөх нь бол хамгийн том нь Mission Impossible. Яг энэ бол зөвхөн 10 онд эхлэх үн чинь хааш 96 онд хийсэн юм зурвал. Гэхдээ хамгийн сайн 3 анги нь 10 онд гарсан, 10-аад онд гарсан. 11, 15, 18 онд тий Ghost Protocol, Rogue Nation тэгээ Fallout гэсэн. Энэ гурыг бол би одоо жишээ нь 100 канонд оруулсан. 3 л одоо спойлт ч одоо. 3 л оруулсан. Би бүр үнэхээр нэг нийлүүлж оруулахаар болохгүй франчайзер нь бүр ингээд үнэхээр алийг ч хасч болохгүй бүр үнэхээр гайхамшигтай юм одоо франчайз болсон байгаа. Сүүлийн хэдэн жил за тийм Steven Soderbergh-ийн Haywire одоо хин Gina Carano-с гол дүрэн тоглосон тийм ээ. Тулаан бол надад амар таалагдсан шүү дээ. Тийм. Soderbergh хийсэн биз дээ тийм. Тийм Soderbergh хийсэн. Тийм. Дагуу тийм. Тийм тулаанууд нь лайв таалагдсан. Тийм сүр. 10 оны дуртай аим шиг кино юу байна? За би ч баг аим шиг кино үздэг шүү дээ. Тэсэн чинь нөгөө юу гэж үздэг байхгүй юу? Үжи. Ouija гэж уншдаг юм шиг байлээ шүү би бас. Гэхдээ нэг тийм тэр чинь бас нэг тийм Йоо тэр чинь тэгээд тэрнээс гадна юу вэ штэ нөгөө Conjuring. The Conjuring бол үнэхээр гайхамшигтай. Нэг те. Хоёр нь хэрэгсэн. Хоёр яг зүгээр. Нэгийг тэгтээ гүцэхгүй те. Нэгийг гүцэхгүй. Нэг бол бүр decade хэмжээнд ярихаар те. Тийм. Conjuring тэднүүс чинь аяга балаа санагдчихсан. Тийм. Гэхдээ би ч нөгөө аим шиг кино юу ата тэгээд юу вэ? Quiet Place. Quiet Place тийм. Quiet Place үнэхээр гоё шээ. Тэгээ тасархаа тэр ялангуяа тэр кино театрын атгах үзэнгүү. Тэгээ кино театр гоё. Үнэхээр гоё шээ. Үнэхээр гоё. Нэг тийм амьсгаад авчтаал ингээл дээр л байсаар байгаа. За гигантин гээдэ баярлаа. Би гигантин дээр нөгөө тусгай скрининг үзэх байхгүй. Яг нэг 5 6 лахнаас суу. Тийм л бүр гайхсан. Илүүт дотооч юм байхгүй. Өөр нөгөө нэг аим шиг кино чинь юу?
Оо сайн нэг толгойд орцгоо бодлооч. Биш нэг их үзээд идэв. Гэтэ тэгээд айжсэн тэгээд угаасаа тэгээд Hereditary гэж явуулах л та. Тэгээ Hereditary айгу одоо ойлгомжтой болчлоо дөө. Манус нөгөө байнга яриад идгээс гадна юу айгу их байгаа юм байл л шүү дээ. Юу гэдэг вүлээ. Бусад юмнууд листүүд угаасаа Hereditary-г байнга ирж илээ. Тэгээд листэд бол бүр байнга бай. The Witch те. Witch бас юу шүү дээ. Witch үзэж байгаа тэгээд дараа нь тухтай үзэж бодоод. Тэрийг би ядангуй нөгөө i cinema-д үзэх байхгүй. Тэр чинь тэнгүүт нөгөө нэг байгалийн гэрэл зураг авцсан. Тэр нь бүр новшийн мэдрэмж үлдэж байгаа. Тэгээд тэр чинь эхний нэг 20 минут амар зовоож илээ шүү дээ. Зүгээр. Мөргөгийн үед энэ Unsane хэрвээ Steven Soderbergh-ийн хийсэн iPhone дээр хийсэн үзсэн те. Тийм. Одоо 7 талаасаа хийсэн юм тийм. Гоё байсан. Амар гоё байсан. Энд яг цэвэр horror бол биш баг те арай. Horror Stalker-уудын тухай. Тийм. Тэгээд яг уу мэдээж жоохон тийм триллер маягтай болгоцсон. Тийм. Гэтэ надад ч юу юм бэлээ. Маш энгийн. Тэгээд зураг авалтууд нь амар тийм итгээд энд яг ингээд ер нь харуул нүүрэн дээр ингээд тулцсан байна. Яг хүмүүсийн одоо диалог явуулахад ингээд нүүрэн дээр нь тулцсан. Эсвэл нэг тийм юмны цоргоо моргоо дотроос зураг мөргийг авсан. Тийм амар сан. Тэр нөгөө iPhone 7-оор авж байгаагийнхаа давуу талыг гаргасан баг. Тэр нэг жижигхэн авсаархан юмар бас тийм давуу тал байж болох юм тийм. Тэгээд зохиолч гэсэн амар сайн. Маш сайн зөвхөн. Cast тустай ч юм ба штэ. Яг уу шудраг хэлэхэд миний мэддэг жүжигч юм бол бараг л байгаагүй хаа. Хин л байсан та. Matt Damon нэг сэтгэл зүйч юм уу? Нэг хальт гараад өнгөрсөн. Гол дүр нь Claire Foy бас ер нь давгүй жүжигч юм байна. Тэгээд яг уу за Hereditary Enter бол ойлгомжтой The Conjuring. Тэрнээс гадна санал болгоё гэх юм бол юу байна? The Visit байна. M Night Shyamalan-ы маш зөвүүн киногаа бас үзээрэй гэж зөвлөө. Тэгээд зөвхөн horror гэхээс илүү psychological гэж бас ярьж болох байх. Гэтээ үзэхэд бас нэг харамсахгүй хаа маш сайн кино. Зөвүүн. Тэгээд одоо аимшигын гэхээс илүү зөвүүн гэж хэлвэл илүү одоо таарах гэж бодож байна. The Visit гэдэг кино. Одоо хоёр хүүхэд ээж аав нь завгүй болоод за аав нь байдаг ч үгүй ч ямар ч сан гэрийнх нь одоо эцэг их нь завгүй болоод хоёр одоо өсвөр насны ч арай биш. Тэгээ нэг нь жоохон хүүхэдтэй нүүд нь арай өсвөр насны ч үлээ те. Нэг тийм хоёр хүүхэдтэй эмээ өвөө дээр орхиж байгаа ээж нь. Тэгээ орхихдоо өөрөө аваач өгөхгүй богоонд ингээ суулгаа явуулдаг. Тэгээ яг тэр нь л очиж байгаа энэ залбаа хинчээ бүр богоонд явуулдаг гэсэн шиг царайгаа. Очиж байгаа. Тэгээ очисон чинь эмээ өвөө нь нэг л биш байдаг байхгүй ингээд яг юу болоод байгаа амар учир битэл. Тэгээ тэнчнээс цааш үйл явдал явагддаг. Ер нь маш үзчихсэн юм байна. Маш сонирхолтой кино. Би нэг кино дурдаад нэг кино санал болгох. За. Юу Insidious уу? Insidious. Нэг нь бол амар сайн. Хоёр яг уу тиймэрхүү нэг сайн шиг. Гэтэ бас зүгээр сүүл рүүгээ бараг 4 5 7 болсон байсан. Тэ. Нэг нь бол амар гоё. Тэр үед яг нөгөө юу амар хичээг явж байсан баа. Нөгөө Astral Dimension. Тийм. Тэрний талаар амар тийм уулзалт болдог байл шүү дээ. Би зүгээр очиж мөччихлээ. Тийм. Тиймэрхүү одоо яаж юу ах уу тэгэж яг нэвтэрж бигээсээ гарч ирсэн байна уу тийм нэг тиймэрхүү юм юу байсан. Тэгээд тэр нэг 14 он бэнэ 5 онд тэгээ яригдал өнгөрцөө үргэ нэг ч ирчиг авч чаддаг тийм. Тэгээ тэр үед яг тэрийг зүгээр хэрвээ одоо буруу тэгэж хитрхийг гүнзгийх юм бол юу болох вэ тийм. Тэр талаас нь харуулсан нэг тийм аимшиг гоё кино байгаа. Ер нь бол тийм. Тэр нь юу лээ? Insidious? Insidious Би нэг нөгөөдг нь болохоор нөгөөдг нь санал болох нь юу? Babadook. Babadook. Babadook амар тий. За. Би харин сая түрүүн бодож байсан гинт толгоор нэг одоо шууд юу дараад байгаа ч юу. Энэ цуврал. The Naked Director. Энэ horror юм уу? Үгүй horror биш би зүгээр тийм шууд сансан дээр Netflix-ийн цуврал тий. Темпог яриад байдаг цуврал. Тэгээ нөгөө 80 70 онд нөгөө Японд эротик кино, порно кино нөгөө сэтгүүл гардаг байсан юм. Нөхөр ингэ нэг юм зах зээлөнд төсөлж орж ирж байгаа тийм. Бодит түүхгүй. Эвгүүгээр сайн ч байна гэсэн. Тэгээ энэ угаасаа лаг хийх зэрэг лээ. Үзэхэд дугаатай авах. За энэ ноутбукны батарей бол муу юм байна. 33 болчлоо одоо. За нэг цаг бол гиндаадаг юм байна. За би тэгээ хоёр киногоор санал болгоод ерөнхийдөө хоррорыг дуусгая гэж бодож байна. Тэгээ бас яриад болж ин хэдүүлээ. Нэг нь бол Coxum The Wailing. За энийг бол дурдахгүй өнгөрч болохгүй байх. Гурав үзсэн байдаг юм аа. Бүрэн ойлгоогүй байдаг юм аа. Тэгээ Wailing төрчээстэй юу. Тэрний тайллыг тэгээд яг бичсэн юм байхгүй байх. Бичсэн юу вэ? Манайхнаас нэг хүн бичсэн мэс шүү дээ. Онон бичсэн байлоо. Онон гэж юм. Онон гэдэг нэг. MF юу? Нэг хүмүүс. Тийм MF тийм. Тэгээд. Тийм.
цаа чи нэг юм бичсэн байсан. Тийм үү. Тэгээд Гэтэ яг уу ер нь өөр өөртөөхөөр ойлгох л та. Яг ч Өө чи тэгээд дэлгэрүүлээ бичингүүд нэг амар олж шашны болчихсон юм лээ. бас тийм л бах те шашин машин нэлээд холбоотой шүү. Ер нь нэлээд тийм шамаан талтай шүү дээ. Тэр эстетик юм. Би бол нилээд одоо зогсож яриад би ч ярьж байгаа юм. Тэр бүр амар шижгийн тий. Маш хэцүү кино үзэх. Тэгтээ маш сайн кино. За тэгээд хоррорыг энэ киногоор дуусгах миний энэнийг бол би энэ киног оруулахгүй чадсангүй тийм бас нэг тийм юу байхгүй parody маяг юм байхгүй. Яг жанрын parody байхгүй. Кинон үдчихэж байгаа parody гэж бол биш те тийм талчгансан бол биш. Гэтэ өөрөө хийцэн албаар parody тэгээд дээрээс нь бас respect одоо нэг respect юу гэдэг вэ? Одоо ингээд ямар үг амнаас 7-наас гараа авчаа. Омаш те омаш баггүй. Тэгээд юу гэхээр Drew Goddard-ийн The Cabin in the Woods. Энэ бүр үнэхээр тасархай кино. Энэ миний бүр зарим хүн бүр үнэхээр хогийн кино гэж. Бас тэгж бодож болно. Тэгж бодох юм бодоос ойлгож болно. Энэ бол миний хувьд бүр all time masterpiece-үүдийн нэг. Миний бүр энэ амьдралдаа хамгийн хайртай киноудын нэг. Тэгээд энэ кино бүр 2009 онд бол хийгдсэн. Тэгээд нөө студент дампуураад, студид дамжаад, нээлтэн хойшлоод, урагшлаад бөө юм босоор 12 онд гарсан. 12 онд гарсан чинь яасан гэсэн чинь туслах дөрүүдийн нэг тоглолтог Chris Hemsworth од болсон байсан. Thor гараад Avengers гарах гэжсэн нэ трейлер мэйлэр нь гарцсан. Avengers-ийн хүлээлт үзсэн байсан. Тэгээ тэр Chris Hemsworth аль хэдийн тэ супер ингээ од болох зам нь эхэлсэн байсан учраас энэ кинонд бас одоо popular болоход нөлөөсөн. Тэгээ Cabin in the Woods бол үнэхээр мундаг кино. Тэгээ Drew Goddard гэж одоо мундаг уран бүтээлч бол одоо гарч ирж байгаа юм байна. Зохиолчороо бол хүмүүс одоо бас Drew Goddard-ыг сайн мэддэг байсан. Тэгээ найруулагчтай талаас бол Drew Goddard бас маш одоо мундаг уран бүтээлч юм байна гэдгийг бол хүмүүст мэдүүлсэн юм гоё кино байдаг. Тэгээ Drew Goddard-ыг бас би онцлоо ярьчих гэж бодож байна. 10 онд карьер мундаг явсан учраас 8 онд Cloverfield-ыг анх зохиолын бичээд 12 онд бол одоо гарсан 19 онд хийгдсэн Cabin in the Woods-ыг зохиолын бичиж найруулсан. Зохиолыг нь World War Z, The Martian кинонуудын зохиолыг бол бичсэн. Drew Goddard. Тэгээ миний бас ярих дуртай яриад байгаа 2018 онд гарсан Bad Times at the El Royale гэж маш гоё кино гарсан. Энэ киноны найруулагчаар бол ажилласан, зохиолын бичээд найруулсан. Drew Goddard гэж ийм гой мундаг уран бүтээлч бас байгаа шүү. Тэгээд энэ юуг бас үзээрэй гэж зөвлөе. 10-ад оны бас ийм одоо маш содон, гоё хийцтэй, гоё касттай, маш чанартай ийм одоо триллерүүдийн нэг 10-ад оны 2018 онд гарсан. Bad Times at the El Royale гэдэг нэртэй кино. Тэгээд каст нь бол одоо жишээ нь Jeff Bridges, Cynthia Erivo, Dakota Johnson байна, John Hamm байж байна, Chris Hemsworth байж байна те. Ийм одоо мундаг касттай. Ийм бол гоё кино байгаа шүү. Тэгээд үзээрэй гэж бас зөвлөё. За өөр 10-ад онд онцлох одоо зүйл юу байна? 10-ад оны дуртай кино одоо мартсан зүйл юу? Дурдахыг хүсэж байгаа. Эсвэл анимашн яри те. 10-ад онд жишээ нь одоо favorite animation юу байв? За юу вэ? Cuba and the Two Strings тийм. Кубог одоо ярихгүй өнгөрж одоо болохгүй бол те. Тэгээд за зурээ өөр сүүлд нөгөө үзсэн юу гоё юусан. Яг го бүр амар юу биш ч гэсэн нөгөө хинэ. Yorne. Тийм. Kimi no Na. Тийм. Kimi no Na. Тэр бас айгуу гоё юусан. Анимашн. Өөр за яг юунууд бол надад жоохон наалтдгүй маа. Энэ лүүдийн анимашнууд жоохон хэцүү юм аа тийм. Юу биш. Артистик биш зүгээр нэг тийм юу санагдаад идэв. Song of the Sea гэдэг чинь биш. Song of the Sea тийм. Тэр бол тэрний чинь яг нэг хийсэн production кино анимашн юм шиг. Тэгээ Ирланд юугаа компани анимашны компани. Би юуг дурдмаар байна. Ernest and Celestine гэдэг энэ Франц анимашн байгаа. Энийг үзээрэй гэж зөвлөе. Маш хөөрхөн одоо энэ дэр хөөрхөн гэдэг үг өстой төгс таарах байх гэж бодож байна. Маш хөөрхөн юм гоё анимашн байгаа. Ernest and Celestine маш гоё. Тэгээд хин түрүүн ярьжсэн мөгийг дурдчихсан юу бол бас дурдахгүй өнгөрч болохгүй бахаар одооны анимашнуудыг бол Loving Vincent гүг хийц талаасаа тийм. Тэгээд Mirai байж гэн. Тэгээ миний бүр absolute favorite-үүдийн нэг бол Gore Verbinski-гийн Rango байгаа. Би Rango-г бол одоо бүр барыг заавал хүчгээ үзгээд одоо барыг хилчмээр байна хүмүүст бол үзээгүй. Тэгээ тэнцэнс юу авах уу гэдэг сонирн байна. Миний хувьд бол энэ үнэхээр гайхамшигтай бүтээл. Татан маш инээдтэй. Гэхдээ маш олон чухал сэдвүүдийг хөндөж бас чадсан. Тэгээ Johnny Depp бол мундаг энэ нэр дуу оруулалт бол үнэхээр гоё дуу оруулсан. Ийм
гоё анимашн бол байна. За тэгээ мэдээж Tangled байгаа. Tangled бол маш давгүй. Disney ер нь давгүй анимашнуудын нэг бол болж байгаа. How to Train Your Dragon бол мундаг. Тэр нөө юу вэ те? Good Dinosaur. Good Dinosaur яг plot юу надад нэг сонирн байгаа. Тийм. Тэр угаасаа сайн ч биш. Зүгээр тэр амар зүгээр гоё юм тийм зүгээр. Зүгээр үзэхэд амар гоё. Надаа юун дээрээс яг Good Dinosaur-ыг үзчих бүр үнэхээр биширсэн зүйл нь юу байсан бэхээр анимашн байсан. Тэрний гор 2 4 биш. Гол 2 4 хөөрхөн л дээ. Хөөрдмөр. Гэхдээ байгаль. Би тэр жиген зураг гэж ойлгосон бүр анх харж яг үнэ хэлээд. Тэгээд тэгсэн чинь 100% яг CGI юм байл л шүү дээ. Тэгээд тэр байгаль орчин тэр одоо cinematography гэх юм уу та тий. Тэр нь бол бүр үнэхээр манай нүүс нь бол тэгээд тэр байгаль уул тий ингээл мод тэгэл тэр салхины дуу муу тий намирж өнгө тэр ус бүр үнэхээр гайхамшигтай байсан тэр бол. Тэгээд бас яг хүүхдийн гэж хэлээ бас жоох хэцүү. Тэ? Бас нэг жоох эвгүй эсгүүд гарна тэ нэг аав нь байгаа ч юм шиг байхгүй юм шиг. Тэгээд хамгийн өвчлөлтөн тэр нэг мөөг үлөө навчиж. Тийм бүр татаа тэ. Тэр өстө татаа тэ. Тэр нөр хөвтлэнэс манайд тэр үзэн ч юу хүүхдийн мөө юм уу. Тэр өстө юу нэг Good Dinosaur тэр нөө ихэр. Good Dinosaur. Тэгээд Zootopia Masterpiece энэ бол бүр шал өөр левлийн асуудал гэж яригдах байх. Маш дээд левлийн гэж яригдах байх. Үнэхээр мундаг байсан. За юм байна да. Kubo and the Two Strings тэ. Энийг бол бас сайн дурдсан. За анимашны хувьд бол юм. Тэр нэг галзуу юм байгаа юм ба шүү дээ. Нөгөө Sausage Party. Sausage би үзээгүй байгаа. Солиор шүү дээ. Тэр бол яг би хэлэх нөгөө Sausage Party-г анх үзэхдээ нэг найзтайгаа жоох би ууж байгаа тэгээ оролцох. Жиггэн солиорол хэлээ тэ. Татаас. За яалч юу солиорсон баха. Юуны хувьд бол 10 оны анимашны хувьд бол юм байна. За тэгээд ер нь энэ подкаст маань үүгээр дуусч байх шиг байна. Санал болгох кинонууд ярьлаа. 10 оны ус нэлээд сонирхолтой кинонууд бүтээлүүдээ ярьлаа. Тэгээд сонсогчтой гоё homework өгье. Комментэн дээр гоё юу сэтгэлдээ хуваалцаар 10 оны дуртай цуврал юу вэ? Заавал үзээрэй гэж гоё санал болгох цуврал тийм магадгүй бид нарын мэдгүй одоо сая Castle Rock гэх цувралыг бас нээж ах шиг байна бид нар олж мэдлээ тийм тэрэн шиг бас мэдгүй цуврал юу байна тэрийг бас санал болгоорой дээрэс нь кинонууд тийм 2010 оны хамгийн дуртай кинонууд нь юу байна хэрвээ олон кино гож хасаасан болно шүү дээ комментээр тийм 10 20 кино ялангуяа нөө Европын тийм ялангуяа хор кинонууд байна мэдээд байдаггүй өнгөрчдөг кинонууд. Тийм кинонууд бол тэд тусмаа гоё шүү. Бас санал болгоорой. Жагсаалтай бол гоё лист болгоо бичиж болно комментар. Гоё саналуудаа хуваалцаарай, сэтгэлдүүдээ хуваалцаарай. Тэгээд энэ хугацаанд бас хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Тэрийг бас дурдах хөстэй хадаж 65 дугаар явж байна. За 65 дугаараас гадна Award Season-ы подкаст хийлээ. 2 жил дараас Улаанбаатар олонсын кино фестивалийн подкаст хийсэн байгаа. Бас киноны спойлер каст ревюуд явж байгаа. За тэгээ энэ хугацаанд мэдээж X35 нэвтрүүлгийг хагас жил хийлээ те 24 дугаар. Одоо Кино Talk шинэ project одоо талдаа ороод явж байна. Ер нь бол бас одоо эхний подкастаас хойш сонсон хүмүүсийн хувьд бол маш олон төрлийн айл болох контент өгөхийг бас зориод явж байгаа. Тэгээд одоо Univision promo дээр манусын хийдэг овоо хэдэн видеонууд эргэлддэг гардаг бас болцлоо харах юм бол манай Темкагийн хоолой явж байгаа манай Амрагийн хоолой явж байгаа миний уншсан видеонуудаас явж байгаа мөөгийн нэг хоолой хасагдсан байгаа delete scene болсон байгаа байна шигдсэн байт юм ямар байна шигдсэн байт юм байгаа тэгээд промоор явж байна ер нь бол бас контентлаас бас гоё явж байгаа шүү тэгээд та бүхэн байгааг бол мэдээж энэ бүхэн боломжгүй. Тэгээ сонсдог хүмүүс анханасаа подкаст сонсдог хүмүүс байгааг бол ингээд цаашаа явахгүй байсан баг гэж бодож байна. Тэгээд дараа жилдээ уулзцгаая. Дараа жилд бид нэр маш олон контентууд хийхээр бэлдсэн байгаа. Олон зүйлээ өргөдөх нь одоо ингээ офис маань жигдэрчлээ бас одоо офисынхаа ширээ сандал дээр анх удаага подкаст хийгээ сууж байна. Мелаж нэдэг байгаа шүү дээ. Тийм, мелалаг гэж би яриад байгаа шүү. Тийм, мелалаг гэж яриад байгаа. Тийм, мелалаг болохоор анхны подкастын зочин эргэж ирж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Тийм, тэгээд ер нь бол айгүй олон зүйл бас гоё ингээд явж байна. Цаашаа бас бид нэр левел ахих, чанаржуулах, шинэ контент нэмэх ингээд олон зүйл гарч ирэх байх. Тэгээд 19 оны сүүлчийн подкаст энэ байлаа. Тэгээд удахгүй 10 одоо 20 оны 1 сарын 1-нд шинэ подкастаараа шууд ихний өдөр уулзах нь байна. Тэгээд тэр подкастаараа уулзсан 20 онд хамт байсан та бүхэн 19 онд болон энэ 10-нд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд зочноор олцсон залбуудаа баярлалаа. Instagram дээр юу гэж дагах вэ? Зобонод гэж байгаа. Instagram дээр дагцгаагаарай. Тэгээд мөгийг Instagram дагахгүй тий. Наа Instagram дээр битээ дагаарай. Битээ дагаарай. За одоо бүр тэгж хэлдэг шүү дээ. За тэгээ олцсон баярлалаа мөгийг.
Тэгээд хамт байсан тавганд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд нэг тэр нэг Apple Castbox 2 дээр орохгүй яваад байгаа юм байлээ. Тэр асуудлыг би ямар ч гэсэн шийдэх бодно. Тэгээд босон дээр нь асуудал явж байгаа шүү. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцаа байж та. Баяртай. Тэгээд сайхан байлцгаагаараа. Тэгээд бас шинэ оны минь дөө. Тэгээд шинэ оны animals. Тэгээд new happy new year filthy animals. Сайхан тэмдэглэцгээгээр сайхан байлцгаагаараа. Шинэ онд уулзаа баяртай. Баяртай.